За үзэгч та бүхэндээ энэ өдрийн минь төргий манай редакцаас бэлтгэн хүргэдэг та хаана байна ярилцлагын шин дугаар эхлэх гэж байна. За бид улс төрийн халуун өрнөл эхэлж байгаа энэ цаг үед нэгэн улс төрч эмэгтэйд ярилцах хүсэлтийг тавьсан байгаа. За ямар ч гэсэн ярилцсанаа гэсэн ийм одоо амлалтыг өгсөн байгаа байршил дээр нь бид ирсэн байна. За одоо ингээд дотгошоо оръё. Би бас ирсэн байгаагаа мэдгдсэн байгаа. За өөрөө гараад ирлээ. За сайн байна уу та? Сайхан хаварч байна уу? Сайхан хаварч байна. За ингээд бидний нөгөө хаана байна ярилцлага ингээд танд хүсэл тавьснараа та ямар ч ярилцлага өгөх зөвшөөрөл одоо олгосонд баярлалаа. Тэгээд энд та ажил нь хэр одоо удах бол хүлээж агаад бас план тавьж агаад ярилцлага бичих боломж байгаа юу? Тэгээ би одоо дуусч байна. Хоёулаа хамтдаа ярилцлага хийж байна төхөө. За. Ишээ юу? Иш арах уу? За хоёул энэ суугаад ярилцчих болох юм байна те эдний. Тэгээ. Юу нь бол тэр фоны наан сууч үлээд. Тэгээ биш сууч те. За. Үзэгч та бүхэнд энэ өдрийн энэ цагийн мэндийг хүргэе. Та хаана байна ярилцлагын энэ удаагийн дугаарт улсын хурлын дэд дарга асан улсын хурлын гишүүн Булган Туяа орж байна. Тэгэхээр ярилцлагын эхлэлд хоёулаа албан ёсоор мэдлээ. Сайн байна уу? Та сайхан орж байна уу? Сайхан орж байна. Тэгэхээр тантай хаврын чуулган эхлэх тулчсан. За улс төрийн нэлээд халуун үйл явдлын өрнөл эхлэх гэж байгаа энэ цаг үед бас ярилцаж байна. За одоо та бол ярих цаг нь магадгүй энэ өдөр байх. Тэгэхээр тантай нэг их айхтар тойруулаад нялууралгүй таны хувийн амьдрал, сүүлийн үеийн сонин сайхан ажлын амьдралын гараа гихгүйгээр үүсэж байгаа үйл явдалтай холбогдуулаад оновчтой асуугаад явах нь зүйтэй болов уу гэж бодож байна. Тэгээ. Тэгэхээр сүүлийн үед та хаагур байсан бэ? Ямар тач тань дээр үүссэн нөхцөл байдлаас хойш намрын чуулганы сүүлийн 2 сарын хугацаанд та бараг харагдаагүй. Ингээд үндсэндээ хаврын чуулгантай золгож байна. Сүүлийн үед ер нь хаагур юу хийж явбаа? Намайг одоо оргон зайлцсан мэт Монголоос явцсан мэт зарим нь хэвлэлээр бас бичиж ах шиг байна. Би эх орондоо л байгаа. Мэдээж одоо цагаан сар гэлтэй одоо үлийн чуулганы завсарлагаанаар бас миний өмнө нь боловсруулсан, хамтран боловсруулсан зарим нэг хуйлууд намрын чуулганаар орох гэж байна. Тэгээд эднэрийнхээ одоо хэлцүүлэгт бэлтгэх мэтчлэн одоо ажлаа нэгдүгüрт хийгээ. За хоёрдугаарт одоо бас нэгэнт ийм хэрэгтүү үүсгэсэн байгаа цагт одоо хулжидтайгаа ажиллаад, бичиг цаастайгаа танилцаал ингээл одоо байлаа. Монгол Ардын намын баг хурлын үеэр та хаана байсан бэ? Намын дарга учрал тайзан дээр гарсан одоо тайзан дээр байх үедээ та болон амар ойсголон 50 бэх амундра гэсэн 4 хүнийг намаасаа хөөж байгаагаа тэр өдөр зарласан байдаг. Үүнийг та хизээ мэдсэн бэ? Баг хурлын үеэр юу н хаана байв? Тэрнийг одоо тэр бичлэгээс нь харж л мэдлээ. Би төв нам руу мэдэгдээд би баг хурлд оролцож чадахгүй нэ. Би хөдөө ажилдаа явж гинэ гэд чөлөө авсан байсан баг хурлаас. Тэгээд баг хурлын дараагаар тэр бичлэгийг харж л мэдлээ. Хөдөө явжсэн болохоор сүлжээч муу байл. Хөдөө хувийн ажиллаад явчихсан. Ер нь бол баг хуралд нэг их оролцоодох шаардлагагүй гэж та үзнэ үү? Гэхдээ би бол тэгж бодоогүй чинь бас 105 жилийн одоо түүхт ойн болж байгаа. Уг нь бол оролцъё гэж бодож байсан. Тэгээд аав маань нэг нутгаараа явчаад ирмээр нэг уулзах одоо тэнд ах トゥ хамаатан садан байгаад байна. Хамт явъя гэд бас аавтайгаа хань болоод бас явсан. Тэгэхээр сорж сүлжээнээс харлаа гэж штэ намаасаа хөөгцнийг тэр үед танд ямар мэдрэмж төрж ирсэн бэ? Мэдээж сайхан биш штэ. Бидний хувьд одоо би ч бас намын Монгол Ардын нам ялагдсан үед 3 жил намын наримчгийн дарга хийж илээ. Өдөрцөлийн гишүүнээс олон жил ажилласан юм хүний хувьд бол мэдээж сайхан биш. Гэхдээ намын баярын хурал дээр би сүүлийн 10 гаруй жил л намын баяр зохион байгуулахад за эсвэл одоо зохион байгуулсан хуралд нь ингээл оролцож илээ. Одоо баярын хурал дээр хин нэг хөөж ингэ зарлж байгааг юу анх удаа л харж байна. Тэгэхээр одоо би буруу асууж магадгүй хөөгдсөн бол биш бах те албан ёсоор баталгааж авах байгаах те албан ёсоор баталгааж авав. Намын дөрмийн давамж дээд шүүхтэр бүртгэлтэй Монгол Ардын намын дөрмийн даваа хяналтын ерөнхий хороо тэр шийдвэрийг гаргах хэрэгтэй. Хяналтын ерөнхий хороо ямар тохиолдолд гишүүнээс хасах вэ? Ямар тохиолдолд гишүүнээс түтгэлзүүлэх вэ гэдэг чинь хувь шиг зүйл залттай. Тэрнийг бол хяналтын ерөнхий хороо л шийддэг байна. Тэгэхээр та хэллээ 105 жилийн түүхтэй Монгол Ардын нам те 105 жилийн түүхтэй Монгол Ардын намаас анх удаага улсын хурлын дэд даргаар эмэгтэй улс төрч
буюу булган туяа одоо таны хувьд түүхэнд үлдэх одоо ийм мэдээч CV-д үлдэн тийм ээ. Тэгэхээр энэ одоо албан тушаалыг та яагаад хамгаалж чадсангүй вэ? Улсын хурлын дэд дарга гэдэг албан тушаал бол одоо ч гэсэн байгаа мэдээч. Яг зүгээр бие хамгаалж авч үлдэх гэхээсээ илүүтэйгээр улс төрийн өрнөлөл болсон. Манай нам дотор та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн намрын улс төр дотор ер нь одоо татагдан оролцоогүй улс төрийн хүчинч гэж үлдсэнгүй шүү дээ. Сүрэг хүчин, бусад намууд хүртэл татаа оролцлоо. Айл нэг бичигт гарын үсэг зураагүй 5 гишүүн үлдсэн байсан. Тэгэл одоо ботчих. Тэгэхээр ямар их талцал хуваагдал улс төрийн өрнөл өнгөрсөн намар явсан бэ гэдэг. Тэгээд харамсалтай нь улс төрийн өрнөл дотор л ийм процесс явагдсан. Тэрнээс биш хувь хүн санал асуудалтайгаа зуршилтгуул дараагийн асуудал гэж бодож байна. За яг тань дээр үүссэн нөхцөл байдал магадгүй одоо яг тэр чуулган удирдах байх үеийн тэр шөнийн нөхцөл байдлаас үүдээд тань дээр асуудал үүссэн. За одоо танд ялагдагчаар татагдсан ямар одоо зүйл анги байна вэ? Та энэ хугацаанд ер нь одоо байцаалт мэдүүлэг өгсөн үү? Таныг буруутгаж байгаа зүйл анги яг юу вэ? Ялагдагчаар татагдсан тогтоолыг бол бүр 1 сард танилцуулсан. За түүнээс хойш дуудсан болгонд нь л мэдүүлэг өгөөд байж байгаа. Тэр одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар оролцохгүй байгаа хүндрэл учруулаад байгаа гадаад дотоод цутаачаад байгаа зүйлүүд огт байхгүй. Тэгээд байхдаа одоо хөлийн хориг тавьж байгаа нь бас гайхалтай. Би бол одоо ээж хоёрын бас цагаан сарын хийдэг галтгойг нь барьдаг хүн энэ цаг үед гадагшаа дотгошоо явж гэж угаасаа байхгүй. Эрүүгийн хуулийн 19-ийн 2 буюу төрийн эрх барих дээд байгууллагын эрхийг хууль бусаар авах гээд байна гэж үзсэн. Би одоо асуумаар байгаа юм а төрийн эрх барих дээд байгууллага гэдэг чинь улсын хурл мөн биз дээ. Үндсэн хуулийн дээр бүр тэгж заасан байгаа хэвээр. Улсын хурлын дэд дарга хүн бий, улсын хурлын гишүүн бий, улсын хурлынхаа эрхийг хууль бусаар авах гэсэн гэдэг л одоо авсан бүр болчиход байгаа. Одоо тийм зүйлээр эрүүгийн хуулийн зүйл ангаар шалгагдчихж байгаа. Яг би энэнийг бас би чамд бас дэлгэрүүлээд яри тий. Төрийн эрхийг хууль бусаар авах гэж оролцсон. Төрийн эрх гэж бүр төрийн эрх барих дээд байгууллагын эрхийг хууль бусаар авах гэсэн. Би ойлгохдоо таныг засгийн газрыг хууль бусаар огцруулсан үндэслэлээр үндсэн хууль зөрчсөн асуудлаар танд хэрэг үүсэж байна гэж би ойлгоо явуулсан. Хүмүүсийн дунд яг ийм буруу зураг ойлголт байгаа. Тэгэхээр одоо бид нар бас үндсэн хуулийн дээр Монгол улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байдаг. За Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож эсвэл сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаар уламжлан энэхүү эрхээ эдэлнэ гэж байдаг. За ингээд төрийн эрх барих дээд байгууллага бол улсын хурл бол хууль тогтоогч байгууллага гэж байдаг. Тэгэхээр үндсэн одоо эрүүгийн хуулийн 19-ийн 2 гээд шалгагдаад байгаа нь одоо их гайхалтай нөх юм бол 19-ийн 2-ын 1 нь төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах хадгалах зорилгоор өгсөн одоо тохирч хүчирхийллийн аргаар авахд бэлтгэсэн зохион байгуулсан гэдэг ийм зүйл ангаар эрүүгийн хуулийн зүйл ангаар шалгагдаад байгаа. Тэгэхээр улсын хурлын гишүүн улсын хурлынхаа одоо эрхийг хууль бусаар авна гэж юу байх вэ? За эсвэл би амар баясгалангийн эрхийг хууль бусаар авах гэсэн юм уу? Амар баясгаланг унгаж би улсын хурлын хууль одоо унгах ийм одоо юуг зохион байгуулад хэргийг зохион байгуулад ингээд байсан зүйл байхгүй шүү дээ. Уг нь үндсэн хуулийнхаа дагуу улсын хуралд онцгой бүрийн эрх байдаг. 18 онцгой бүрийн эрхийн нэг нь бол 6-ад нь ерөнхий сайд эсвэл хуульд зарснаар улсын хуралд ажлаа шууд тайлагнан хариуцдаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, эсвэл огцруулах эрх бол улсын хурлын. Үндсэн хуулиараа бүрийн эрхийн онцгой бүрийн эрхийн 18 бүрийн эрхийн нэг. Улсын хурал онцгой бүрийн эрхээ эдлэх гэсний төлөө засгийн газар нь улсын хуралтай харилцах тооцоолоо. Тэр сая ийм л юм боллоо. Яг үнэ хэлэх. Тэгэхээр энэ бол парламентод ардсан парламентд улсад байдаг л нэг процесс. Үндсэн хуулийнхаа дагуу ардчилсан парламенттай улсад байдаг л процесс. Яг бол ард түмэн биднийг сонгосон. Ард түмэн бүх бухимдлаа биднэрт илэрхийлдэг. Одоо би өөрийнхөө Баян зүрх дүүрэгт хоригдоор очиход цалин тэтгэврийн асуудал, хөрөнгө оруулалт, сургууль цэцэрлэгийн асуудлыг биднэрт бухимдлаа гаргадаг. Бид нар энэ асуудлыг боловсролын талаас нь шийдээсэй гэж боловсролын сайдыг тийм ээ. За ингээ кабинетаа бүрэн та бүрэлдүүлээрээ ерөнхий сайд болохоор боловсролын сайдыг энэ асуудал хариуцаарай. Эрчим хүчний сайд нь энэ асуудлыг хариуцаарай гэдэг ингээд асуудлыг хариуцгаад томилдог. Бид нар хэрвээ болохгүй бол нийгмийн бухимдлыг ард түмний засаглалын эрхийг та нар хэрэгжүүлж чадахгүй байна. Өөрснөө хийх гэсэн ажлыг хийхгүй байна гэвэл улсын хурал засгийн газартай хариуцлага тооцдог нь бүрийн эрх байдаг. Өнөөдөр бол энэ ерөөсөө шин зүйл биш.
2019 он хүртэл 12 засгийн газрыг огцруулсан байна. За үүнээс хойш тооцох юм бол ингээ 15 6 засгийн газрыг огцруулах энэ асуудал бол одоо үндсэн хуулийнхаа дагуу улсын хурал энэ эрхээ бүрийн эрхээ хэрэгжүүлсэн байна. Тэр үтэл нэг намын одоо хоёр нөхдүүд өнөөдөр хамтдаа огцруулсан хүмүүс нь огцруулсан улсын хурлын дарга нь огцруулсан ерөнхий сайд нь огцруулсан ерөнхий сайд нь хамтдаа нэг засгийн газарт нэг парламентэд нэг намын нөхдүүд хамтдаа сууж л байгаа. Тэглээгээд авчиад эрүүгийн хуульд та намайг огцруулсан байна. Та энэ хуулийг даргалсан байна. Та бол эрүүгийн гэмт хэрэгтэй юм а гэж хүчээсэн тохиолдол ерөөсөө байхгүй. 19-2-1-ээр уг нь бол эн чинь юу гэсэн үг вэ гэхээр үндсэн хуулийн бус аргаар буюу сонгуульд хууль бусаар нөлөөлж тийм ээ ард түмний сонголтод нөлөөлж одоо энэ төрийн эрх барих дээд байгууллагыг авахыг оролдох юм бол энэ бол зүйл анги нь бол тийм энэнийг би бүр та бүгдд бас уншиж танилцуулах нь зүйтэй ах гэж бодож байна. Би хэдийгээр хуульч хүн биш ч гэсэндээ хуульчдтай энүүн дээр ажиллаж байна. За дээрэс нэмээ дахиад олон одоо тайлбар толиуд дээр ингэж үтсэн. За 1982 оны совдгоон одоо хуульч совдгоон тайлбар тол дээр тухайн үед бол бүгд найрамдах Монгол ард улс гэж байсан тийм ээ. Тэгэхэд бүгд найрамдах Монгол ард улсын эрүүгийн хуулийн тайлбар толд 45 дугаар зүйлд эх орноос урах гэмт хэргийн жээдэр нь төрийн эргэлт буюу засгийн эрх авах зорилгоор хуульдаа зохиох гэдэг нь хоёр ба түүнээс дээш этгээдүүд хоорондоо хуульдаа засгийн эрхийг бүхэлдэн буюу орон нутгийн аль нэг хэсэгт авах зорилго бүхий зохион байгуулалттай бүлэг байгуулахыг хэлнэ гэсэн. За үүн дээр тодруулсан зүйл нь гэх юм бол засгийн эрх авах гэдэг бол хууль бусаар ард түмний хүсэл зоригоос гадуур төв буюу орон нутгийн засгийн эрх барих байгууллагад орох гэсэн үйл ажиллагаа бөгөөд засгийн эрх гэдэг нэр томьёо нь төв орон нутгийн ардын депутатуудын хурлыг хэлж байна гэж бүр тодруулсан байна. Тэгэхээр энэ бол нөгөө бүгд найрамд Монгол ард улсын ардын хурал. За эсвэл орон нутгийн депутатуудын байгууллагыг 2002 оны совдгоон бичсэн эрүүгийн хуулийн тайлбар толд төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэдэг нь гээд энэ дээр Монгол улс бол парламентын бүгд найрамд улс бөгөөд төрийн эрх барьж хууль тогтоох байгууллага болон иргэд нийтээрээ чөлөөтэй шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж 4 жилийн хугацаагаар сонгогдгоо. Үүнээс өөр аргаар төрийн эрх авах оролдлогыг хууль бус гэж үзнэ. Тэгэхээр цэргийн аргаар. За эсвэл яна шууд бусаар одоо сонгох хэрэгт нь халдаж тийм ээ. Тэгээд үүнээс үүдээд яасан бэ гэхээр 2024 онд одоо гаргасан Гамбол догшийн тайлбар толь дээр бол нөгөө 60 тэрбумын хэрэг гэдгийг үүгээр шалгаж ирсэн байна. Яг бол энэ ард түмний сонголтод нөлөөлсөн байж магадгүй хууль бусаар төрийн эрх барих дээд байгууллагыг байгуулах энд нь одоо халтсан байж магадгүй гэж үтсэн. Тэгээ энэ дээр бол бүр одоо Гамбол догшийн тайлбар тол дээр бол улсын хурал өөрийн онцгой бүрэн эрхэд хамаарах асуудлыг хилцэн шийдвэрлэхэд хөндлөнгөөс оролцож хууль тогтоох чиг үүрэг бүрэн эрхээ зүй ёсны эдлэх боломжгүй болох хуралдааныг зогсоох чуулганыг тараах буюу хаах зэрэгт хүргэсэн хүч хэрэглэсэн арга ажиллагааг хамааруулж үзнэ гэж Гамбол догшийн тайлбар тол дээр хэлсэн. Тэгэхээр сая бол Солонгосын ерөнхийлөгч яасан бэ гэхээр яг энэ эрхийг нийтлүүлээг байхгүй. Яг энэ эрхийг нийтлүүлээг санаж байгаа бол одоо онцгой байдал зарлаад бүр цэргийн хүч хүргэлээд ассамбли буюу манайхаар бол улсын хурлыг нь хуралдуулахгүй нөхцөл байдалд одоо оруулах гэж үзсэн. Тэр үед нь одоо ассамблийн дарга нь хашаад авч ороод ассамблигаа хуралдуулж одоо шийдвэр гаргаж ирсэн шүү дээ. Тэр дарга нь саяхан өнгөрсөн намар Монгол улсад ирж айлчилж ирсэн. Бид нар тэр үеэр нь одоо морь бэлгэлж яхад хашаад авахч гэдэг нэр өгчсэн. Тэгээд өөрөөр хэлбэл ард түмний байгуулсан ассамбли улсын хурлаа хуралдуулахгүй юм нөхцөл байдалд хүргэнэ гэдэг бол төрийн эрх барих дээд байгууллагын эрхийг хууль бусаар авна гэж үзэн гэсэн. Одоо бидний нөгөө энийг бүр хөндлөнгөөс оролцож гэж байгаа шийдвэрлэхэд хөндлөнгөөс оролцож хууль тогтоох чиг үүргээ хэрэгжүүлэхгүй юм боломжгүй болгосон. Хуралдааныг зогсоосон. Би зогсоогоогүй. Би эсрэгээр хуралдаач. Аль нэг тийшээгээ шийдээч. Яг л хуралдуулах гад байгаад таны хүч хэрэгэлсэн зүйл байна гэж байх уу? Хуралдуулах гад хүч хэрэглэнэ. Хуралдуулах гэж хүч хэрэглэнэ гэж юу байх вэ? Би урайлахаас өөр арга байхгүй. Улсын хурлын гишүүд та ямар нэг одоо занал хийлэл дарамт шахалт одоо тэр мессеж бичээд байгаа нь эсвэл бол одоо хүч хэрэглэж байгаа нэг хэлбэр мөн үү? Ард түмэн үгээ улсын хурлын гишүүдэд илэрхийлэх хэрэгтэй шүү дээ. Бидний хэлж байгаа олон хуйлууд дээр иргэд бухимдсан мессежүүд за заримдаа өмнөг хэлэхэд олон одоо хоёрнууд дээр бол дарамтлсан мессежүүд энэ төр зөндөө ирдэг. Сая төрийн албан агчдын цалингийн асуудал дээр одоо хүртэл над руу бухимдсан, ууралсан, занал хийсэн мессежүүд төрийн албан агчдаас, багш нараас, ахмадуудаас хүртэл ирж байна. Энэ улсын хурал олон таалагдахгүй шийдвэрүүд гаргадаг. Гэтэл гарах хэрэгтэй. За тэр бол гаргасны дараа тэр нь үндсэн хууль зөрчсөн байна уу үгүй юу гэдэг үндсэн хуулийн цэцавч хэлцэх нь бол шудраг ёсны үзэгдэл. Айл нэг тийшээгээ шийдэхгүй бол хамгийн яривхтай зүйл нэг юм бол
энэ үндсэн хуулийн дагуу 3 хоногийн дараагаар хилцэж эхлээд 10 хоногийн дотор хилцэн дуусчих ёстой. А би хэрвээ тэрнийг хуралдуулахгүй төлөө одоо жишээл оролдлого хэрвээ хийхгүй бол би дараа нь эсвэлтгүй хийгээд үндсэн хууль зөрчсөн байдалд нөхцөл байдал хүрч бас магадгүй. Тэрүүнийг дараа нь 10 хоногийн дараа хэрвээ үндсэн хууль дээр заасан энэ одоо онцгой бүрэн ирэхээ за дээрээс нэмээд хилцэх асуудлаа цаг хугацаанд хилцэхгүй бол улсын хурал хүртэл үндсэн хууль зөрчсөн нөхцөл байдалд хүрч магадгүй. Миний асуудал бүр болиг. Улсын хурал тийм нөхцөл байдалд тарах нөхцөл байдал хүрч магадгүй. За энэ ингээд сүлдэг бүр үүмэн самуун за өнөөдөр ингээд одоо булган туяа хууль зөрчсөн үгүй юу гэдэг асуудлыг хэлцээ сууж явах ш. Улсын хурал өнөөдөр одоо бүрэлдэхүүнээрээ үндсэн хууль зөрчсөн үү? Тар гээд өнөөдөр шагсаал цуглааны нөхцөл байдалд хүрсэн байсан бол яах вэ? Тэгэхээр ийм одоо амаргүй нэг бодлын хуулийн одоо цаг хугацаатай юм асуудлыг хэлцэх болсон. Тэгээ би бол та бүхэн маань орж ирээд одоо хуралдаад өгөөч. Тэгээд айл нэг тийш шийдэчээ. За тэгээд Конопо дараад өгөөч гэсэн. Конопо тэгээд дараад өгөөч. Энэ бол таны саналын эрх. За тэгээд дээрэс нэмээ саналын томьёолны айл нэг тийшээ томьёологдсон байлаа гэд буруу ойлгоод үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтээр бүр тэгж байсан шүү дээ. Төрийн байгуулалтын байнгын хороон дээр засгийн газрыг огцруулъя гэснийг улсын хурлыг дэмжээгүй тэрүүнийг ингээд дэмжэе гэсэн саналын томьёолоор оруулж ирснээс барлаад бараг улсын хурлын гишүүд нь ойлгоогүй буруу дарсан юм шиг тийм дүгнэлт бичсэн мөлий. Би одоо бас арайч манай 126 гишүүн энүүнийг ойлгохгүйгээр буруу коноп дараад засгийн газраа огцруулсан гэж би бас бодохгүй байна. Улсын хурлын гишүүдийн одоо мэрэгжил ажлын туршлагыг бас арайч тэгж бас үнэлж бас болохгүй байх гэж бодож байна. Дээрэс нь төдийгөөс үдээ олтол Монголын парламентын 34 жилийн түүхэнд одоо дэмжээг гэдэг саналын томьёолол зөндөөл явдаг. Тэр үедээ хідэн их найдын төсвийн хилцүүлэг дээр дэмжээг гэдэг саналын томьёолол зөндөөл байдаг үстэй. Би одоо төсөв санхүү хариуцсан одоо децайдер харж ирсэн үнэ. Тийм хэцүү томьёолтод бид нар хідэн их найдын санал хураалтуудыг хийж л байсан. Цаг хугацааны хувьд дэмжихээ шүү, дэмжихгүй бол ийм шүү гэдгийг бол зөндөө бас тайлбарласан байдаг. Тэ бид нар хүртэл ордонд одоо парламентын сэтгүүлчид чинь бас ингээл бас бужигнаал хүүшин чи юу болчихоо. Одоо ингээд чуулганаар дэмжихгүйг дэмжээ гिचгээр огцрохын биш үү, ингүүл инхээр огцрохгүй юм байна гэдэг юм бол бүх хүрээнд л өрнөсөн л доо. Тэгэхээр нэлээд бол ойлгоогүй гэхээс илүү тэр бол магадгүй нэг шалтгаал байсан байх. Би бол өнөөдрийн энэ том өрнөлүүд бол тэр чигээрээ ерөөсөө улс төрийн л тэмцэл өдөө болтол өрнөж байна. Одоо энэ бүр нам доторх тэмцэлж биш сүүлдээ институт хоорондын бүр тэмцэл болж эхэллээ. Улсын хурал засгийн газартай хариуцлага тооцох гэсэн биш. Засгийн газар өөрийнхөө харьяа тагнуул гэх мэтчлэн хууль шүүхийн одоо байгууллагуудаараа, хуулийн байгууллагуудаараа улсын хуралдаа хариуцлага тооцдог боллоо. За ингэх юм бол өнөөдөр парламентын арчлалын бидний үндсэн хуулийн суур үзэл санаа алдагдана гэсэн. Засгийн газар тэгээд бүх ард түмэнд хариуцлага олох юм. Засгийн газрыг ард түмэн сонгоогүй шүү дээ. Засгийн газрыг өнөөдөр тэрүүнийг ерөнхий сайд бол за дээрэс нэмээд тэрүүнийг боловсролын сайд бол тэрүүнийг ийм сайд бол гэж сонгоогүй. Улсын хурлыг одоо бид нэр таалагдаагүй олон хүмүүсийг өнөөдөр сонгосон ард түмний сонголт. Ард түмний сонголтыг өнөөдөр энд ингээ шүүгээд дахиад дээрэс нэмээд ард түмэн үндсэн ард түмний сонголтоор гарч ирсэн арчилсан парламент үндсэн хуулийнхаа дагуу эдлэх ёстой эрхээ эдлснийхаа төлөө засгийн газрын агентлагаар шүүлгэж гинэ гэдэг бол өнөөдөр маш их харамсалтай. За ингэх юм бол энэ бол цаашид юу гэж хариулж ийнэ гэхээр засгийн газрыг огцруулж болохгүй шүү. Засгийн газрыг огцруулах юм бол тийм өнөөдөр та нар тагнуулаар шалгагдчих шүү. Авилгалтай тэмцэх газар шалгагдчих шүү. Өнөөдөр бараг тэр нэг улсын хурлын гишүүдийн нэрийн жагсаалтыг бариад манай хуучин баасан хөө гишүүн чинь ер нь хэрэг үүсгэх гишүүн үлдээх юм шүү. Жил гарахны өмнө энэ гишүүд чинь бүгдээрээ сонгуульд нэр дэвшгэд цагдаагийн байгууллагаас ахуулаад хууль шүүхийн асуудал байхгүй нэр дэвшгэд асуудал хөөж бид нар тодорхойлт авч иж нэр дэвшдэг шүү. Жилийн өмнө бүгдээрээ асуудал байсан хүмүүс өнөөдөр бараг бүгдээрээ асуудалтай болчихно гэдэг чинь эсвэл энэ одоо жинхэнэ нөгөө хонглоор нь чирээд байгаа юм уу? Эсвэл энэ угаасаа манай хуулийн байгууллагууд өмнө нь асуудалтай байсан хүмүүсийг алдаатай байдлаар тодорхойлт гаргаад тэгвэл жинхэнэ төрийн эрх барах дэд байгууллагыг одоо тий одоо байгуулахын процесс тэгвэл алдаатай болсон юм шүү эхнээсээ. Тэгээ одоо ингээд энд гишүүдээ чинь ихэнх нь анх удаа сонгогдсон гишүүд байна. Одоо ингээд энэ хугацаанд бараг бүгд одоо хуулийн байгууллагт асуудалтай юм шүү. Одоо зарим хүмүүсийн ярьж байгаагаар бол 30 гаруй гишүүн бол шалгагдчихж байгаа юм байна. Ахаад дээрээс нэмээд үлдснүүд нь бараг бүгдээрээ ямар нэгэн байдлаар асуудалтай юм шиг байна. За ингээд улсын хурал гэдэг бол нэг бодлын өнөөдөр одоо 20 анги шиг болчихно гэсэн үг шүү дээ. Тэр 30 гаруй гишүүн нь одоо засгийн газрыг огцруулах саналд нэгдсэн гишүүд.
огцруулсан саналд нэгдсэн гишүүд байна. За дээрэс нэмээд одоо ахаад огцруулахад оролцож магадгүй гэж тэгж байгаа юм бол одоо би бол бас сайн мэдэхгүй байна. Би бол хуулийн одоо байгууллагт тэр мэдээллийг ер нь хэн аваад уншаа сууж идэх нь би бас гайхаж байна. Яг бол энэ хуулийн байгууллага дээр шалгагдаж байгаа бол энэ чууг нь бол нууцах хэрэгтэй байна. Хувийн асуудал шүү дээ. Шалгаж байгаа л. Тэгээ одоогийн харж байгаагаар бол энд чинь баг асуудалгүй хүн үлдээгүй юм шиг байна. За би танд нэг утсан дээрээс бичлэг үзүүлээд тэгээд хоёлоо тэр шүн чуулган удирдсан тэр процессын тухай ярих гэж бодоод байгаа. За энийг манай найруулагч юу яачих واخа? Татаад үзүүлчихнэ үз. За би танд үзүүлчих. Өглөө 10 цагаас эхлээд үндсэн хуулийн цаг. За энэ ингээ эхэлж байгаа. Өглөө 10 цагаас эхлээд үндсэн хуулийн цагтаа асуудлыг хилцэж байгаа. Засгийн газрын сайд нар засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэдэг саналын томьёолоор санал хураалт явуулахгүй бол бид орж ирэхгүй гэдээ ингээд суугаад байна. Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй гэдэг төрийн байгуулалтын байнгын хороонд дэмжсэн чинь үүн дээр нэг бухимдалтай ах шиг байна. Тэгээ иргэд бол бүр үүнийг бол ойлгохосон. Улсын хурлд өнөөдөр эрдсэндээ бүрдүүлээд чуулгандаа сууж байгаа гишүүд ч ойлгох байсан. Өнөөдөр энэ бол гэтээ инээд таниад ерөөсөө биш, энэ бол төрөөр тоглож байгаа асуудал. За ингээд улсын хурлын намрын чуулган буюу 10 сарын 16-ны өдөр 16-наас 17-нд шилжих шөнө та цурам хийлгүү гэдэг шиг те цурам хийлгүүгээр улсын хурлын гишүүдийг одоо эрцээ бүрдүүлэхийг одоо уриалж за ингээд гишүүдийг зарлсан гишүүд рүү бас одоо ингээд та бүхэн ирээч гэдэг зарим нь бас иргэдийн зүгээс мессеж бичсэн. За тэр шөнө улсын хурлын гишүүдэд бол маш дарамттай байсан гэдэг. За энэ зүйлүүд яриа болсон. За шүнжин чуулганы хуралдааныг тэгэн одоо манаж сууж эрц бүрдүүлэх яг шаардлага байсан юм уу? Танд ерөнхийлөгчийн тамгын биш улсын хурлын тамгын газрын зүгээс өөрөөр хэлбэл баасанд орж дарах тийм ээ. Яг хууль эрх зүйн зөвлөгөөг бүрэн дүрэн өгснө үү? Танд ямар эрсдэл ирж болох тухай та мэдчихсэн үү? Одоо өнөөдрийн ингээд юунаас харахад ялангуяа манай дэгийн тухай хууль бол энэ үндсэн хуулийн цаг нартай асуудал дээр бол маш нарийн зохицуултууд ер нь тутмаг юм байна гэж утсан. Би сайн үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг уншаад маш гайхсан зүйл нь бол тэр 10 хоногийн дотор хуралдана гэж байгаа улсын хурал хуралдаж шийдвэр гаргана гэж байгаа бол 10 хоногийн дотор хуралдаандаа одоо онц одоо хүнд нөхцлөөс бусдаар улсын хурлын гишүүд заавал оролцох хэрэгтэй гэж жишээл хуульчлах хэрэгтэй үн дээр. Тэрүүнийг би эрс бүрдүүлэх гээд гуугаад ингээд сууж явах ёсгүй байхгүй. Хууль түүнийг шаардах хэрэгтэй байсан. Хууль түүнийг улсын хурлын гишүүдээс улсын хурал хуралдах хэрэгтэй гэхээр энэ нэг улсын хурлыг нь хурлын даргалж байгаа хүний ажил шиг нэг бодлын хайчаад идэх. Хуралдуулах хэрэгтэй. Тамийн газар хуралдуулах хэрэгтэй. Улсын хурлын хурал даргалж байгаа даргамч байдаг юм уу, дэд даргамч байдаг юм уу хуралдуулах хэрэгтэй гэх ингээд үлдчихдэг. Гэтэл уг нь бол 10 хоногийн дотор хуралдан шийдвэрлэх хэрэгтэй. Ийм үндсэн хуулийн цаг нартай асуудал хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд улсын хурлын гишүүд заавал оролцох хэрэгтэй. За тэгэх юм бол гишүүд чинь оролцсон шүү дээ. Тэр эрцээ өөрөө бүрдүүлнэ гэсэн. Одоо бол ингээд энэ дээр нэг юм эрс бүрдүүлэх асуудал нь хуралдаан даргалагчийн чим шиг тийм. За ингээд нэг улсын хурлын тамийн газрын чим шиг асуудал болгоод хайцсан. Улсын хурлын тухай хуулийн дагуу энэ дэгтэй холбоотой асуудлаар би ганцхан хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй. Үүрэгтэй угаасан. За тэр нь бол улсын хурлын тамийн газрын ерөнхий наримчгийн дарга. Улсын хурлын тамийн газрын ерөнхий наримч тэрнийг ганцаараа ч шийддэггүй. Өмнөх одоо би энэ асуудал дээргүй эн чинь маш их маргаан дагуулад байна штэ. Алин өмнөх бүх юмнуудыг нь протоколуудыг нь аваад дэртэ харъя да гэд. Би ч гэсэн бас тэр энэ дээрээс уншиж байгаамаа би итгэл үнэмшилтэй байж иж бас уншин штэ. Тэгэхэд надад 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс өмнөх тэрүүнээс дараах бүх протокол зүйл залтуудыг нь гаргаж өгсөн. 2019 оноос өмнөхдөр л улсын хурлын төрийн байгуулалтын байнгын орооны саналыг сонсож гэж байсан. Зарим хүмүүс нь сонсож гэдгийг сонсоод өнгөрөх хэрэгтэй шүү дээ. Гэсэн зүйлийг хүртэл яриад байлаа. Тэгсэн ч гэсэндээ сонсоод яг төрийн байгуулалтын байнгын орооны саналаар санал хураалт явуулжсэн байна. Би тэрнийг уншиж ирсэн. Зээ энх бол дарга алтан уяг даргаыг огцруулахад. Мие энх бол дарга жаргал тулгын эрдэнэ нутгийн засгийн газрыг огцруулахад. За 19 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орсон гол өөрчлөлтүүд нь гэх юм бол нөгөө яадаг байсан бэхээр ерөнхий сайдыг огцруулыг алан бичиг өчгөр хилэлцэхгүй гарчдаг. Ерөнхий сайд нь улсын хурлынхаа дарагтайгаач байдаг юм уу одоо хувилтчих юм бол тэ ингээ хоорондоо ойлголцчих юм бол ингээ дарчдаг. За тэрүүнийг бол 3 хоногийн дараа хилцэж эхлэн 10 хоногийн дотор хилцэж дуусна гэж цаг нартаа олгосон нь бол зөв. 10 хоногийн дараа гэдэг нь иргэний хуулиараа тухайд 17-ны өдрийн өдөр дунд дуусах гэдсэн бүр цаг нараар 24 цагаар тооцохоор. За ингээд дээрэс нэмээд дахиад
энэ нөгөө босхийг ингээд 4-1 байна гэдэг энүүнийг бол одоо хуульчилж өгсөн нь зүйтэй. Үүний дараагаар 2021 онд хөрсөх дарга ерөнхий сайд байхдаа өөрөө та бүхэн санаж байгаа бол нөгөө ковидын үед өөрөө огцрох өргөдлөө өгчсэн. Огцрох өргөдлөө өгж байхад үндсэн хуулийн дээр ч тэр дэгийн хуулийн дээр ч гэсэн өөрийн өргөдлөө өгөх гэдэг зохицуулт байхгүй байсан. Тэгэхэд Бямцагт дарга төрийн байгуулалтын байнгын орон дээр нэгэн тийм зохицуулт байхгүй байгаа тул улсын хурлын гишүүдийн 4-1 нь ерөнхий сайдыг огцруулахтай саналтай огцруулахаар санал гаргасантай бид нэр адилхан авч үзэх одоо өөр арга байхгүй гэд тэгээ энэ зохицуултаар явсан баг. Тэгээ ингээ 2021 онд бол бүх төрийн байгуулалтын тэрүүнийг нь улсын хурал дээр дэмжиж за ингээ төрийн байгуулалтын одоо байнгын хороо бол улсын хурлын гишүүдийн 4-1 санал гаргасан үндсэн хуулийн одоо энэ адилхан зүйл цай зохицуултаар улсын хурлын чуулганы уралдаанд нэгэн тухай зүйл залтаар явъя гэд. За ингээд төрийн байгуулалтын байнгын хорондоор энэ өөрөө угаасаа өргөдлөө гаргасан байсан болохоор өөрөө ч гэсэн намын бүлэг дээрээс орж ирж хэлжсэн. Улс төрийн хувьд нөгөө хөсөлтөөр нөхцөл байдал байхгүй учраас тэр бол яг ингээд өөрөөр нь явж. Би тэрүүнийг яаж сайн санаж байна гэхээр тухайн үед сар дахал ковид үед байсан учраас 5 танхимд хуваагдаж хуралдаж ирсэн. Би Ардын намын бүлгийн 21 онд бүлгийн дэд дарга хийж байгаад би Сүхбаатар танхимын хурлыг удирдчихсан. Тэр нэг 10 гаруй гишүүд байсан. За ингээд нэгдсэн чуулганы танхимдаа Зандарштар дарга өнөөдөр ерөнхий сайд улсын хурлын дарга хийгээд сууж агаад танхим болгоноос саналыг нь сонсч ирсэн. За Сүхбаатар танхимын саналыг танилцуул улсын хурал дахь Монгол Ардын бүлгийн дэд дарга болгоомтой яагаад би саналыг танилцуулаад дараа нь Жанжин Сүхбаатар танхим гэдэг ингээд одоо бүх танхимаас Ж Сүхбаатар гишүүн танилцуулж ирсэн. Ямаа анхул дарга Шадар сайд амар сайхан одоо төв танхимынхыг болохоор тогтох сүрэн дарга танилцуулаад хамгийн сүүлд за төрийн байгуулалтын байнгын хорооны санал дэмжигдлээ. Ерөнхий сайдыг одоо огцруулахыг дэмжлээ гэд улсын хурлын тогтоол тухайн үед гарч ирсэн. Тэгэхээр бид өмнө нь 2021 онд 19 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дараагаар энэ дэгийн зүйл зал зохицуулт бол нэг үг хэсэг таслалж өөрчлөгдөггүй. 2023 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр энэ асуудал хөндөгдөггүй. Тэгэхээр үүнийг тамийн газрынхан маань өөрснөө судалж үзэл одоо надад зөвлөл би тамийн газрынхаа зөвлөхөөг л даах хэвээр. Бид нэр олон асуудал дээр тэгдэг шүү дээ. Манай 126 гишүүд хуульчид биш. Бүгдээрээ хуульчид байх ч боломж байхгүй. Бүгдээрээ хуульчдаар бүрдсэн парламент гэж хаанч байхгүй. Улсын хурлын дарга нар үеийн дарга нар хуульчид ерөөсөй байдгүй. Дэлхийн улс оронд ч тийм байдаг. Өнөөдрийн улсын хурлын дарга маань түүхийн ухааны доктор, тэрүүний өмнөх нь харилцаа холбооны байна уу, инженер, тэрүүний өмнөх нь эдийн засгч ингээл ийм янз янзын мэргэжлийн хүмүүс байдаг. Гэхдээ 126 гишүүнтэй парламент хуулийн ямар нэгэн алдаагүй үйл ажиллагаа явуулахыг нь хангах гэж 300 гаруй хүнтэй улсын хурлын тамийн газар ажилладаг. За эдгээр хүмүүс бол өнөөдөр төрийн захиргааны одоо албан хаагчид маш өндөр шалгуур тавьдаг. Бүр яамнаас агентлагаас хамаагүй өндөр шалгуур тавьдаг. Яамны газрын дарга, хэлцийн дарга хүн бол одоо газрын дарга хүн бол тамийн газрын хэлцийн даргын түвшнийх. Тэгэж одоо бүр тийм өндөр шалгуур тавьдаг байхгүй. Тэгэхээр тийм байж өнөөдөр тамийн газарт ирж ажилладаг энэ бүгд дээр бид нар дандаа саналуудыг авдаг. За зарим тохиолдолд өөрөө ерөнхий наримчгийн даргач тэр асуудлыг тусгаарлан явахгүй бол та бүхэн санаж байгаа сая 26 оны төсвийг хилцэж хахад энэ асуудал дээр төсвийн байнгын хорооны зөвлөх ганд улам зөвлөх тодруулга өгдөө гэд чуулганы нэгдсэн хуралдаан дээр тухайн асуудлыг наривчлан мэддэг зөвлөх нь микрофондоор улсын хурлын гишүүдэд зөвлөгөө өгч байгаа. Тэр надад зөвлөгөө өгч байгаа биш. Бүх чуулганы үйл ажиллагаанд оролцож байгаа гишүүдэд хууль зөрчиж гин үү үгүй юу, нөхцөл байдал үүсгүй үгүй юу гэдэг дээр зөвлөгөө өгнө. Би өөр хүний зөвлөгөөг дагаж болохгүй. Хуулиар яагаад бол улсын хурлын тухай хуулийн дээр улсын хурлын дэгийн одоо зөвлөгөөг ерөнхий наримчгийн дарга өгнө л гэсэн байж байгаа. Хин нэгэн мундаг хуульч над руу одоо уцталтай наадах чинь болно шүү. Наад чинь болохгүй шүү гэхдээ би дагах юм бол би дараа нь очиод би ямар хуулийн тайлбар өгөх юм бэ? Надад тэр хууль зүйн сайд байсан тэр надад зөвлөгөө өгсөн шүү дээ гэж би хэлэх юм. Эсвэл надад нөгөө огцрохгүй гээд байгаа засгийн газрын гишүүд нь ядад ингэж зөвлөгөө өгсөн шүү дээ гэдгээр дагаад дараа нь би өөрөө ахаад дуудагдвал яг энэ асуудал чи хизээш дуудагдаж болно шүү дээ. Тэгэхэд би яагаад чи улсын хурлын тухай хуулийн дээр чи энэ улсын хурлын үйл ажиллагаан дээр ганцхан хүн зөвлөх хэрэгтэй гэсэн юм шүү дээ. Яагаад өөр хүнээс зөвлөгөө авч байгаа юм? Тэгэхээр би зөвлөгөө авах хүнээсээ л зөвлөх гэн одоо дагаж улсын хурлын үйл ажиллагааг би өөрөө улсын хурлын үйл ажиллагааг хууль журмын дагуу явуулах одоо
ёстой л гэж би бодож Та нэг газрынхан бол бас доош дарга энэ одоо би санал хураахын зөв үү гэдэг нэг асуугаад яагаад гэдэг тэгээд зөв гэдэг нэг дохио өгөөд тэ ерөнхий нарийн бичгийн дарга. Тэгээд ерөнхий процесс болгон дээр та ер нь одоо эрх зүйн зөвлөгөөг дагж ирсэн үү? Тэгжсэн. Би улсын хурлын тухай хуулийн дагуу зөвлөгөө авах надад ганцхан субъект бол одоо хуулийг нэг тайлбарлахдаа одоо дээд шүүхэл байдаг гэдэг шиг улсын хурлын тухай хуулийн дээр бол улсын хурлын үйл ажиллагаан дээр зөвлөгөө өгөх ганцхан хүн бол ерөнхий нарийн бичгийн дарга. Улсын хурлын дэд даргын үүрэг хариуцлага нь улсын хурлын даргатайгаа ижилхэн байдгүй. Хуулиндаа юу заасан бэ? Улсын хурлын даргын эзгүйд улсын хурлын дэд даргын үүрэг хариуцлага заасан байдаг багт тодорхой. Хурлаа одоо даргалах процесс дээр бол улсын хурлын дарга дэд дарга хоорондоо ялгаатай байна гэж юусэн байхгүй. Тэрүүний хуралдаан даргалагч өөрөө дур мэдэн шийддэг асуудал юусэн байхгүй. Өмнөх 7 хоног нь бас иргэд олон нийт бас мэдэхгүй байж магадгүй. Би тэнд сууж байгаа хууль уншаал гэв гэнэт өөрөө гараараа бараг саналын томьёолыг бичээл те. Ингээл бараг хуулийг би өөрөө бичээд засаад тийм зүйл юусэн байхгүй. Хэлцэх асуудал бол тодорхой болсон байдаг те. Хэлцэх асуудал бол угаасаа тодорхой болсон байдаг. Дараа 7 хоногийн хэлцэх асуудлыг өмнөх 7 хоногийнх нь 5 дахь өдөр даргын дэрэгдэх зөвлөлт чинь бараг 20-30 хүн байгаа. Тэгээд намын байнгын орооны бүх дарга нар, бүлгийн дарга, одоо дээрээс нэмээд дэд дарга нар нь хүртэл ордог болсон. Тэрүүн дээр бид нөр өөрөө сууж байгаа нэг том олон гой ухаантай үгүүдийг, саналын томьёолуудыг бид нэр өөрснөө гаргаад байдаг. Энэ бол тэнд ажиллаж байгаа 300 одоо гаруй тамийн газрын ажилчид чиглэлээрээ бэлдээд баа бэгүү бэлдээд флашаар хийгээд уртталд ийм яг ийм компьютер шим уртталд ийм автох компьютер байдаг 45 градусаар явсан. Надад харагддаг. Хуралдаан дараалагч харагддаг. Тэрүүн дээр гаргасны дагуу баа байг уншдаг. Тэн дээр ямар нэгэн өөрчлөлт орох юм бол гялс солиод авчирж ирээд ахаад тэрүүнийг одоо компьютерлээ хийгээл тэрүүнийг нь уншдаг. Тэрнээс биш хуралдаан дараалагч хүн бол өөрөө шийдвэр гаргадаг. Байнгын орооны дарга нар ч юм уу адилхан. Одоо бол би зүгээр юу харагдаад байна гэхээр цаашдаа ингээд байнгын орооны дарга нар хуралдаан даргалж байгаа хүмүүс ч гэсэндээ ер нь ингээд одоо үндсэн хуулийн цэцээр очиод хуралдаан даргалагч ч гэсэн хамтдаа буруутгах гэдэг юм биш үсттэй. Хин нэгэн манай одоо дарга нарт таалагдахгүй шийдвэр гаргах юм бол би чамд хэлээ өстэй. Наадах чинь болохгүй гэж хэлээд хаа чи яхаараа явуулж байгаа. Чамд чи бас хамтдаа үндсэн хуулийн цэцээр очиж шүү гэдэг ийм одоо хонгил руу чирэгдээд байгаа юм биш үсттэй. Улсын хурал өнөөдөр гаргаж байгаа шийдвэрүүдийг үндсэн хуулийн цэц авч үздэг. Үндсэн хуулийн жилдээ нэг 10 гаруй шийдвэр гаргадаг. Ер нь ихэнх нь л 90 гаруй хувь нь дандаа улсын хурлын тогтоор шийдвэрээр гаргадаг. Тэгээ өөрөөр хэлбэл улсын хурлаас гаргасан тогтоор шийдвэрээс жилд 10 гаруй үндсэн хууль зөрчиж байна гэдэг шийдвэр гаргаж байна гэсэн. Тэгэхээр зарим нь бүр засгийн газрын сайд нарын өргөн барьсан хууль үүдэг. Хууль зүйн сайдын өргөн барьсан хууль. Одоо өнөөдөр эрүүгийн хуулийн нөгөө худал мэдээлэл гэдэг жишээлбэл 13 тийм ээ. Худал мэдээлэл гэдэг засгийн газар өөрөө өргөн барьсан шүү. Тухайд засгийн газар өөрөө өргөн бариад хууль зүйн сайд нь өргөн бариад засгийн газар тэрүүнийг нь дэмжиж засгийн газар тэр үндсэн хууль зөрчсөн тэгвэл хуулийг улсын хуралд өргөн бариад тэрүүнийг хууль зүйн байнгын хороо дараа нь улсын хурал тэр чигээрээ тэгвэл үндсэн хууль зөрчсөн хуулийг тэгвэл баталсан ба шүү. Хэрэгтэй зөндөө явцсан ба шүү дээ. Өргөн бариад засгийн газрын түүнийг нь дэмжиж улсын хурал нь тэрүүнийг нь хилэлцээд асуудалгүйгээд тэгээд тэрүүнийг нь хилцээд өргөн бариад түүний дагуу танай хэвлэл мэдээллийн олон хүмүүс иргэд олон нийт ч гэсэндээ нөгөө сошиалд нэлээд олон хүмүүс чинь тэрүүгээр бас хохирсон шүү дээ. Тэгэхээр одоо энэ олон хүмүүс тэгвэл үндсэн хууль зөрчсөн хуулиар өнөөдөр бид нар баталсан хамт төлөө олон хүмүүс түүнийх дагуу хохирсон шүү дээ. Яг дурын хүн худал мэдээлэл тараалаа гэж цагдаад өгчдөг жишг тогтсон л та өнгөрсөн хугацаа. Тэгээд очоод энэ нь одоо үнийн юм а гэд нөгөө тал нь бас худал гэдгээ нөгөө тал нь батлахгүй бидний үнэн гэдгээ баталгээд байдаг. Гэтэл нөгөө үнэн гэдгээ батлах юм чинь бас туйлын үнэн бид нар яаж олох вэ? Одоо энэ шүүх шийдвэр энэ төр гаргаагүй байгаа цагт танаадах чинь худлаа гэдэг юмар л ер нь ойлгондоо мэдэлжил ирдэг байхгүй юу? Тийм. Уу яг энийг гэхдээ уг нь бол ялгаатай байх хэрэгтэй байсан. Хувь хүн иргэний тухай худал мэдээлэл 1 ондоо, албан тушаалтны тухай худал мэдээлэл 1 ондоо. Албан тушаалтын хүн бол бас одоо олон нийтийн анхаарал тунд олон нийтийн эрх ашигын төлөө олон шийдвэрүүд гаргаж ирдэг. Одоо гадаадын улс орнуудад бол public listed компани, хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй том компаниуд, олон нийтийн эрх ашигын төлөө ажиллаж байгаа том компаниуд хүртэл яг төрийн албан агч шиг өндөр дэд албан тушаалтан шиг та бол scrutiny буюу та олон нийтийн шүүмжлэлд өртөхөд бэлэн байгаарай. Яг бол таны шийдвэр олон нийтэд нөлөөлөд олон мянган хувьцаа эзэмшд нөлөөлөд байна гэдэг ийм байдаг. Одоо бид нар яг одоо үндсэн хуулийн цэцээр олон шийдвэрүүд өмнө нь гараад наарч цаашаа буцаж шийдвэрүүд зөндөө байгаа.
За нөгөө ярилцлага руу хоёлоо орё л да. Мэдээж нөгөө улс төрийн хувьд хурцтмал байсан үе тийм ээ. Одоо таны удирдажсэн чуулганы үед улс төрийн нөхцөл байдал хурцдмал мэдээж хоёр тал болоо хуваагдсан байсан уу? Байсан тий. За ингээд Улсын хурлын гишүүд танхимд орж ирээд эрс бүрддэг юм бол шийдвэр засгийн газар огцрох талдаа гарна гэдгийг бол бид нар ч мэдчихсэн. Одоо та бүхэн буюу таач мэдчихсэн баг. Энэ талаа үзэх юм бол ямар ч байсан яаж яж байгаад эрс бүрдүүлэх сонирхол бол хинт нь байсан баг. За Дэгийн тухай хуулийн дагуу та явсан гэж чинь Улсын хурлын тухай хуулиа барьсан гэж чинь. Гэтэл нөгөө тал таны үндсэн хууль зөрчсөн л гэдээ үздсэн л байгаа байхгүй. Энэ одоо хүндээ байна уу, хуулиндаа байна уу гэдэг асуулт гарч ирж байна л да. Би үл энэ хэлцэн асуудалтай байгаа гэж бодсон чинь. Ерөөсө засгийн газар өөрөө огцрохгүй гээд улсын хурал шийдвэр гаргахаас өмнө үндсэн хуулийн цэцэд хандсан. Үндсэн хуулийн цэц тэр дорн үүн дээр хэрэг үсгэсэн. Улсын хурал шийдвэр гаргаагүй байхад нэрээ үндсэн хуулийн хандсан гэдэг мэдээлэл нэлээд тархаал. Тэр дараа нь үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэн дээр угаасаа бичсэн байлаа. Тэгэхээр эн чинь юу гэсэн үг гэвэл бид нар асуусан шүү дээ. Зөндөө олон сайдраас асуусан шүү дээ. Чуулганы танхимын гадаа бид нар бас чих тавиад байж л байсан. Гэтэл эн чинь засгийн газар огцроогүй байхад улсын хурлын цэцэд хандсан байж тээ юу болоод байгаа юм бэ гэхэд бас үгүй харин тийм ингээд бүгдээрээ гайхчлаасан. Энэ улсын хурлын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж шүү дээ. Жинхэнэ. Тийм. Инхээр улсын хурлын гишүүд бас айгаад чуулганыхаа танхимд орж ирэхгүй байх нь бас аргагүй байхгүй. Наад бол эн чинь үндсэн хууль дээр цэцээр бид нар энэ асуудлыг хандцсан шүү. Энэ дээр айл хэдийн үндсэн хуулийн цэцээр маргаан үүссэн шүү. Та үндсэн хууль зөрчиж магадгүй байгаа шүү. Үндсэн хууль зөрчсөн үгийг үндсэн хуулийн цэц хамгийн сүүлд шийдэж ижил энэ маргаан үүсдэг. Аль 2021 оны одоо сайн нөгөө худал мэдээлэл тараах гэдэг чинь 21 оных чи одоо 5 жилийн дараа 4 жилийн дараа шийдэгдлээ шүү дээ. Тэгэхээр түүнтэй адилхан шийдвэр гаргасны дараагаар түүнийг шийдэх ёстой болохоос биш шийдвэр гаргахаас нь урьдчилж үндсэн хуулийн цэц нэг бодлын улсын хурлын шийдвэр гаргах одоо процесс олон хуульчид тэгж ярьж илээ. Улсын хурл бол биедээ шийдвэр гаргадаг. Улсын хурл заримдаа зөв буруу шийдвэр гаргадаг. Хэрвээ энэ үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргах юм бол үндсэн хууль зөрчсөн байна гэж дараа нь үүнийг шийдвэр гаргах эрх нь хууль шүүхийн байгууллагуудад үндсэн хуулийн цэцэд байгаа. Болоогүй байгаа одоо хилээгүй байгаа үгэн дээр гаргаагүй байгаа шийдвэр дээр хийгээгүй байгаа үйлдэл дээр шүүх шүүн гэж юу гэсэн үг юм бэ? Үндсэн хуулийн цэц чинь зөвхөн шүүх штэ. Зарим улс орнд бол үндсэн хуулийн цэц дээд шүүх хоёр хамтдаа Supreme Court гэж байдаг. Тэгэхэд оюума одоо би өөртөө чинь ярьслага хийх гэж байхдаа энэ оюума айгу зөвхөн асуултууд асуудیں۔ Энэ ер нь намайг одоо юуж магтгүй гэд би албан тушаалтай хүн гэд өөрийн чинь шүүхэд өчөөд ороод ирвэл яах вэ? Цагтад өчөөд гэдэг юм уу? Ороод ирвэл яах вэ? Тэгээд төрийн эрх барахт бараг дэд байгууллага руу одоо янз янзын байдлаар хандсан мацсан ч тийм үү. Ер нь хүний чинь тэгээд одоо гин буруутай тутахыг гэвэл амархан байд юм байна шүү дээ. Тэгээд өчөөд ороод ирвэл яах вэ? Болоогүй процесс шүү дээ энэ чинь. Хийгдээгүй байгаа ярилцлага, гаргаагүй байгаа шийдвэр, хилцээгүй байгаа асуудал, хийгээгүй байгаа үйл ярилцлагын явцад энэ ийм асуулт асуугаад намайг гүтэх гээд ингээд өчөөд ороод ирж байна л гэсэн үг үү? Үгүй тийм шүү дээ. Намайг гүтэх гээд байна гэд би ярилцлаганд өөртөө ч орохоос өмнө энэ оюумаа ер нь зэвүүн сэтгүүлч байна. Өмнөх ярилцлагуудыг нүцсэн чинь энэ их онцгүй одоо зэвүүн асуулт асуудал юм. Энэ яг ер нь яг намайг гүтгэж магадгүй гэд гүтэх гээд байна гэд өөрөө чинь би өгчөд тэгээ ахаад дээрэс нэмээд би өөрийнхөө томилсон шүүгчдэр өөрийн чинь хэргийг хуваарлуулад тэгээд дараа нь одоо өөрийн чинь тэгэхээр хувьд энэ бол эрх чинь хангагдаж байгаа зүйл мөн үү? Сэтгүүлчийн хувьд. Би хуралдаанд орчгийн хувьд би эрсэл бүрдүүлэх үүрэгтэй. Яг бол энэ үндсэн хуулийн тэн дээр дараа нь манай дэгийн хуулийн дээр ч гэсэн үүнтэй холбоотой хоёрхан зүйл залт байдаг. Тэр нь ингээд одоо яг үнийг хэлэхэд энэ эрс бүрдүүлэх хөл улсын хурлын гишүүдийн бас нөгөө талдаа үүрэг энэ цаг нартай асуудал энүүнийг нэг хэн хариуцах ёстой тодорхойгүй хайцсан. Хэрвээ энүүн дээр би түрүүн хэлдэгчлэн за одоо улс орнуудад бол яадаг вэ гэхээр дээд шүүх нь скол одоо нөгөө түрүүн хэлсэнчлэн Supreme Court дээд шүүх нь бас үндсэн хуулийн цэцгийн үүргийг давхар гүйцэтгэдэг. Бид нар нөгөө Германы загвараар үндсэн хуулийн цэцгээд ингээд одоо тусдаа бүтэцтэй байлаа. За болж чинь. Гэхдээ үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт дахиж ийм алдаа гаргахаас тухайн институтыг хамгаалах хуулийн зөвлөгөөнүүд өгдөг. Гарц гаргалгааг хийдэг гэсэн. Тэгэхээр би үл сайн үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтэн дээр энүүнийг их задлж бичих хэрэгтэй. Одоо энийг задлж бич. 10 хоногийн дотор хуралдана гэсэн бол хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад гишүүд эрдэнэтэй орох хэрэгтэй. Алийг тийшээ шийдэж болно. Энэ бол улс төрийн шийдвэр байхгүй юу? Улс төрийн шийдвэр. За тэгээ хэрвээ энэ улс төрийн шийдвэр дотор магадгүй процессын алдаа гарсан бол 10 хоногийн дотор шийдвэрлэхдээ процессын алдаа гаргасан бол магадгүй дахиад нэг
24 цагийн өгч гинэ та нар процессын алдаа гаргасан байна. Энэ асуудлыг дахиж шийд гэдэг чиглэл өгч болно. Гэх мэтчлэн хуулийн гаргалгаагийн дандаа гаргадаг. Одоо сая та нар анзаарсан бол үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтэн дээр аль нэг нь өөр саналтай байсан уу гэдгийг мэдхийн арга байхгүй. Өөр саналтай хүн байсан бол яагаад гэдгийг бид нар мэдхийн арга байхгүй. Яагаад гэвэл үндсэн хуулийн цэц албан тушаалтнуудаас айгаад байгаа юм биш үстэй. Энэ шийдвэрээ гаргасныхаа төлөө улс төрчдөд дарамтлуулахгүй гэж айгаад байгаа юм биш үстэй. Энэ нийтийн ашигын төлөө гаргаж байгаа юм бол хууль өнөөдөр эсвэл албан тушаалтан одоо хууль зөрчсөн байна, үндсэн хууль зөрчсөн байна гэдэг шийдвэр гаргаж байгаа юм бол энэ бүх зүйл маш их тодорхой байх ёстой гэж бодож байна. Тэгэхээр би бол одоогийн одоо процессор бол дараагийн хуралдаанд дараалагч бол дараагийн магадгүй байнгын орооны хуралдаанд дараалагч бол одоо бас л ингээл үндсэн хууль зөрчсөн гэдэг нэг мэтгэд нэг дараагийн засгийн газар хэн нэг сайд хэн нэгнийг огцруулах үед бол нэлээд ийм айдастай эрсдэлтэй нөхцөл байдал хуралдаанд дараалагчдад ирж байна л да тий. За манай улс төрчид ч тэр одоо сүүлийн үед төрийн өндөр албан тушаалтнууч тэр нэг ярьдаг үг нь энэ бол ерөөсө хүндээ биш тогтолцоондоо байна гэдгийг аягүй их ярьдаг болчихжээ. Энэ ч нэг талдаа бас их ярих нь зөв бах ярьж иж засагдах бах хаанда гэсэн одоо ийм найдлага байгаад байгаа. Гэтэл тогтолцоондоо энэ бүхэн байгаад байна. Үндсэн хуулийн цэц өөрөө хараат бус байж чадахгүй штэ гэд тэ. Гэтэл цэцийг өнөөдөр хэн ч шүүх хэрэг байхгүй. Цэцийн дээр хөх тэнгэрл бай гэж ярьдаг. За таны нөгөө хэрэг хинэн одоо тэ маргааныг шийдвэрлэх цэцийн хуралдаан дээр та үндсэн хуулийн цэц өөрөө үндсэн хуулиар зөрчөөд байна гэд хурлыг хайж гарсан байдаг тэ. Тэгээ улс төрчийн хувьд ёс зүйн хувьд харагдах байдал чинь жоохон этикийн хувьд олон нийт бас шүүмжлэлтэй хүлээж авсан штэ. Эцсийн хүртэл өөрийгөө хамгаалаад сууж болохгүй байсан юм уу? Би бас одоо үндсэн хуулийн цэцэд бол би хүндэтгэлтэй ханднаа. Би төрийн үеийн хувьд тэ үндсэн хуулийн энэ одоо манах гэхүүд тэ энэ үүрэг бол үндсэн хуулийн цэцэд Монголын үндсэн хуулиараа угаасаа үндсэн хуулийн цэцэд хадгалагдчихж байгаа. Гэхдээ энэ ажиллагаа бас нөгөө талдаа маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийнхаа дагуу нарийн явах хэрэгтэй. Бидний улсын хурал өнөөдөр намайг дэгийн хуулиа зөрчлөө гэж байгаа бол тэнд яг дэгийн хуулиа удаан дараа зөрчөөд бид нар үнийг нь бүр гайхаад сүулдэ за энэ бол явахгүй юм байна даа. Яг одоо өөрийнх нь дэгийнхаа хуулийг ч дагахгүй олон нийтэд нээлттэй ч явж чадахгүй бидний гаргасан хүсэлт болгоныг өнөөдөр эсэргүүцэж байгаа ийм зүйлүүд угаасаа тэгэхээр энэ үндсэн хууль зөрчсөн бас одоо маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн дээр ийм юмнууд гарсан байна. Жишээлбэл цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай 23-ын 2 дээр маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үүсгэснээс хойш хуралдаанд бэлтгэх ажиллагааг 30 хоногийн дотор гүйцэтгэх бөгөөд хэрвээ ээдрээ төвөгтэй шалтгаанаар дээрх хугацаанд дуусахгүй бол цэцгийн дарга 30 хоногоор сунгаж болно гэсэн. За надад бол 2 хоногийн дотор зарласан. Тийм ээ. За ингээд бүр 23-ын 3 буюу онц болон дайны байдал зарласан. Түүнчлэн цэрэг хөдөлгөх шийдвэртэй холбогдсон маргааныг шанан шийдвэрлэх бэлтгэл ажиллагааг 3 хоногийн дотор гүйцэтгэн гэсэн. За би бол онц байдал зарладаг субъект биш. Тэр хурлаар онц байдал зарлах асуудал хилцээгүй. Дайны байдал зарлаагүй. Тэ. За дээрэс нэмээд цэрэг би хөдөлгөөгүй. Одоо цэрэг хөдөлгөх хэрэг надад ч угаасаа байхгүй. Улсын хурлын юмуд дэд дарагт юугүй цэрэг хөдөлгөх хэрэг байх вэ? За тэгэхэд энэ одоо энтэй яг адилтгаж авч үзсэн. Тэр нь одоо үнийг хэлэхэд гайхалт төрүүлсэн. Бид нар чадан ядан тэр олон цагийн хурлын протоколуудыг шивэл нэг бичиг цаасаа нэгтгэл одоо тэр хуралдаанд 2 хоногт нэг юм эвлүүлээл нэг хамаал орсон. Эвлүүлээл нэг хамаал орсон. Тэрүүнтэйгээ бид нар нарийн сан уншид танилцаж амжаагүй би тухайн үед одоо олон цаг нойртой нойргүй байсан учраас тэр үеийнхэн процессуудыг хэлсэн үгүүдээ хүртэл эн чинь тэ одоо танилцах хэрэгтэй. Би өмгөөлөгч ахмад бол өмгөөлөгч маань нөгөө цаастаа танилцаад олон хуулиудаа танилцах хэрэгтэй байсан. За дээрээс нэмээд онц хүндрэлтэй яаралтай шийдвэрлэх асуудлыг хянан хэлцэх хуралдааны бэлтгэлийг хангахын тулд цэцгийн даргын тогтоолоор 2 буюу хэд хэдэн гишүүдэд гишүүнийг томилон ашиглах хэрэгтэй гэж. Яг бол яаралтай энэ асуудлыг одоо дутууд үлмэр шийдэж болохгүй үндсэн хуулийн цэц. Тийм ээ алтаа гаргаж болохгүй. Тэгэхээр 2 буюу түүнээс дээш цэцгийн гишүүнд хариуцуулаад шийдвэрлэх хэрэгтэй байсан. Гэтэл ганцхан хүнд хариуцуулсан. За ингээд маргаан хянан шийдвэрлэх ёстой тухай хуулианаа өчнөө олон зүйл залтыг процессын due process гэдэг эдрийг хийгээг байна. За дээрээс нь нэмээд 24-ийн 2 цэцгийн хуралдааныг нээлттэй хийнэ. Улсыг батлан хамгаалах үндэсний аюулгүй байдал, төрийн болон албаны нууцын тухай, байгууллагын нууцын тухай хууль, хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар тогтоосон нууц хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой асуудлыг цэцгийн хаалттай хуралдаанаар хэлцэх бөгөөд энэ тухай маргааны цэцгийн хуралдаанаар хэлцүүлэхийг шийдвэрлэх тогтоол гарсан байна гэсэн. За гэтэл нээлт хаалттай явсан уу? Нээлттэй явсан уу? Хэвлэл мэдээлэл та бүхэн мэдчихэж байгаа. Тэнд энэ асуудалд бол маш их ач холбогдол өгсөн. Би үл энийг хэвлэл мэдээлэлд би бас талархаж байгаа. Яг тэгвэл энэ төрийн маш том нээлттэй явсан асуудлыг хилцэж байгаа цэцгийн хуралдааныг олон нийтэд хүргье гэдэг. Би бол үндсэн хуулийг олон нийт
танаасаа мэдээсэй гэж боддог. Хэвлийнхэн бол нэг хүсэлт юм аваад ямар ч гэсэн очсон тэгэл гадаа нь бол өдөржингөө нэг дэлгэц цараад дэлгэцийн түн утахгүй хаацсан шүү дээ. Дэлгэцийг нь цэцгийн дарга үг хэлээд хариуцсан мөнх сайхан гишүүн үг хэлээд бямцах дарга үг хэлэл тэгэл хуучин бол цэцгийн хуралдаан дээр бид ч одоо 10 хэдэн жил явж байгаа нэг тааз руу микро барайл цэцгийн хуралдааныг бид нар юм авдаг лсэн дамжуулсан байсан. Энэ бүгдээс ер нь хуралдаан хаалттай явах юм байна. Хуралдаан бол энэ хилдэж байгаа нэгэнт олон нийтэд ил тод болсон хурлаас би хувийн хувьд би нууцламаар байна гэдэг санал гаргаагүй. Энэ төрийн нууцтай холбоотой асуудал биш. Тэгэхээр тал дээр бол мэдээ шүүмжлэлтэй байсан үед бол байсан. За дээрэс нэмээд цэцгийн одоо маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 24(3-т одоо өдөр цагийг нь товлоод хуралдааны өдөр цагийг товлоод 7 хоногийн өмнө төрийн төв хэвлэлд нийтэлж гаргах хэрэгтэй байсан. За тэгээгүй энэ бол нөгөө дайн байлдаан. Тэгээ намайг бол одоо дайн байлдаан цэрэг хөдөлгсөн гэж одоо баг үтсэн юм шиг байна. Тэгээд хөдлөх эрсдэлтэй гэж үтсэн тийм эрх угаасаа надад хуулиараа байхгүй. Онцгой байдал зарлах эрх байхгүй шүү дээ. Тэр тусмаа улсын хурлын дэд дарагт бүр байхгүй. За ингээд энэ бүгдтэй холбоотойгоор одоо за дээрэс нэмээд ингэсэн цэцгийн нээлттэй хуралдаанд оролцогчид хуралдааны танхим тэмдэглэл, соронзон бичлэг, түншлэр, радио, телевизийн шууд нэвтрүүлэг хийх, кино болон фото зураг авах, дүрс бичлэг хийхийг зөвшөөрнө гэсэн. Энэ бол одоо цэцгийн хурал бол олон нийтэд нээлттэй явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бүх ард түмэн яг үнэхээр үндсэн хуулийн одоо үндсэн хууль бол бүх ард түмний хууль байхгүй. Бидний хууль тэрүүнтэй холбоотой өөрсдийнх нь сонгон байгуулсан одоо төрийн эрх барих, дэд байгууллагатай холбоотой асуудлыг ард түмэн сонирхож ийн гэдэг чинь сайн биш үү? Тэгэхэд улсын очисон хэвлэл мэдээллийнхныг яасан бэ гэхээр бараг нэг харандаа цааст балтаа оруулсан. За ингээд утсыг авч оруулаагүй, юун бичлэг хийлгэх, дүрс бичлэг авах тийм эрх нь хинч байгаагүй. Тэрнээс гарсан бичлэг одоо надад ганцхан би албан бичгээр хандхад өгсөн. Тэрүүнийг нь надад одоо албан хэрэгцээнд зориулж. Тэгэхээр бид одоо өөртөө ч өгөх надад эрх байхгүй. Тэгээ ийм байдлаар цэцгийн хурал явагдаад дээрэс нэмээд би бас нэг том одоо асуудал нэг юм бол үндсэн хуулийн 63(2) дээр үндсэн хуулийн цэц бол одоо маргаантай асуудлыг шийдвэрлэхдээ улсын одоо хурал дараах асуудлуудыг оруулна гэсэн байна. За нэгт хууль зарлаг улсын хурал ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түншлэн засгийн газрын шийдвэр Монгол улсын олон улсын гэрээ үндсэн хуульд нийцэж байгаа эсэх асуудлаар за үүнтэй холбоотой асуудлыг одоо 1-2 заасны дагуу оруулсан дүгнэлтийг улсын хурал хүлээн зөвшөөрөөгүй бол үндсэн хуулийн дахин хянана. Өөрөөр хэлбэл улсын хурлын тогтоол сая бол ерөнхий сайдыг огцруулах улсын хурлын тогтоол гарсан. Энэ тогтоолыг үндсэн хуулийн цэц авч хэлцэхдээ дунд суудлынхаа хуралдаанаар авч хэлцдэг. Дунд суудын хуралдаанаар энэ бол үндсэн хуулийн зүйл залт шүү. Энүүнийг дараа нь улсын хурлын чуулганы хуралдаан дээр хэд хэдэн гишүүд ярьж ирсэн. Одоо манай улсын хурлын хуульч гишүүд яриад байгаа. Үндсэн хуулийн цэц үндсэн хуулиар зөрчсөн тогтоол гаргачлаа гэдэг. Тогтоолыг дунд судлаар авч хэлцдэг. Тэр тогтоолыг нь үндсэн хууль зөрчсөн байна гэж одоо хууль тогтоол шийдвэрийг тэгж авч үзэх юм бол шийдвэрээ гаргаад үндсэн хуулийн цэцийн гишүүн улсын хурлын чуулганы уралдаан дээр танилцуулдаг. Сая одоо юутай яг адилхан нэг худал мэдээлэлтэй адилхан. За ингэхэд үндсэн хуулийн цэц үнийг нь хүлээж авч болно, хүлээж авахгүй ч болж болно. Хүлээж авахгүй гэх юм бол үндсэн хуулийн цэц шаардлагатай бол одоо их судлаараа буюу бүрэн бүрэлдэхүүнээр хуралдаж агаад шийдвэр гаргадаг. Энэ шийдвэрийг бол буцаах эрх улсын хурал байдаггүй. Тийм ээ. Харин албан тушаалтны асуудал буюу ерөнхийлөгч, ерөнхий сайд, улсын хурлын дарга, улсын хурлын гишүүд гэх мэтчлэн эдгээр одоо албан тушаалтнуудын асуудлыг бол их судлаар хэлцдэг. Гэтэл сая яасан бэ гэхээр засгийн газраа огцруулсан тогтоолыг хүчингүй болгуулахгүй тулд улсын хурлаар дахиж авч хэлцүүлэхгүй хүчингүй болгуулахгүй тулд албан тушаалтны асуудал буюу миний асуудлыг албаар үүсгэж энэ хоёр асуудлыг хооронд нь хуулийн хоёр өөр зохицуулалтын асуудлуудыг нэгтгэж жагаад нэг асуудал болгож хэлсэн. За энүүнийг бид нар хурлаанд оролцсон гишүүд улсын хурлаас одоо итгэмжлэн төлөөлөгч болж орсон гишүүдээс хүртэл тавьсан. Энэ хоёр шал хоёр өөр асуудал. Нэг нь улсын хурлын тогтоол. Энэ бол үндсэн хуулиараа улсын хурлын тогтоолыг хэрвээ хууль зөрчсөн гэж үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол та бүхэн шийдвэр гаргах хэрэгтэй. Тэрүүнийг улсын хурал дахин авч хэлцэх хэрэгтэй. Харин албан тушаалтан өөрөө үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол энийг үл их судлаар хэлцэх хэрэгтэй. Наадхаас салгаач гэсэн энэ хоёр асуудлыг салгая гэдэг хүсэлт гаргасан. Тэрүүнийг зөвшөөрөв. Дээрээс нэмээд үндсэн хуулиараа олон улсын Монгол улсын нэгдэн орсон олон гэрэн конвенцээр хүн болгон ямар ч хууль шүүхийн маргаанд ороход хуульч өмгөөлөгчөөр эрхийн хамгаалуулах хэрэгтэй. Энэ бол бүр одоо хүний эрх гэж байдаг бол энэ бол бүр хамгийн суур эрх, амьсгалах хэрэгтэй гэж байгаатай адилхан ямар ч шүүхтэр очиж байгаа бол хүнийг өмгөөлөгч авах хэрэгтэй.
Тэгээ би надад өмгөөлөгч авах надад эрхийг минь хангаж өгөөч. Яг тэгвэл та бүхэн маш том хэрэгээр асуудлаар намайг шүүх гэж байна. Тэгэхээр би шүүхийн өмнө би өмгөөлөгчтэй байх хэрэгтэй. Надад шүүхэд одоо өмгөөлөгчтэй орох эрхийг минь хангаж өгөөч. Та бүхэн дайн байлдаан цэрэг хөдөлгөөнд жаатай адилхан байдлаар шийднэ гэсэн учраас надад өмгөөлөгч аваад нөгөө өмгөөлөгч нь өмнөх оройн нь арих гэж бүх тогтоол шийдвэрүүдэд нэгтгэж протоколоо гаргаж байгаа юм чинь тэрүүнтэй өмгөөлөгч нь танилцаад ингэх процесс одоо цаг хугацааны хувьд олцсонгүй энүүнийг хоёр салгаад хэлцчих бүрэн болно. Тэр тогтоолоо хүчингүй болгоно л бицтэй. Миний асуудлыг тэгвэл нэг 7 хоногийн дараа шийдвэрлэхэд би гишүүнээрээ одоо нэг Монголд байж л байна. Би тэг Монгол улсаас цухтаад үндсэн хуулийн эцсийн шийдвэрээс цухтаад байгаа зүйл ерөөсөө байхгүй. 7 хоногийн дараа шийдэж болно. 2-7 хоногийн дараа шийдэж болно. Одоо ч шийдэж болно. Тийм ээ. Тэгээд энэ хоёрыг салгаж өгөөч, надад өмгөөлөгч авах эрхээр хангаж өгөөч гэсэн тэгж чадав. Хамгийн одоо муухай зүйл нь хэм бол үндсэн хуулийн цэц хүний үндсэн суурь эрхийг хангаагүй байдал нь дараагийн олон шүүхүүдэд прецедент болж би бас үлдэхүүдэй гэж хайж байгаа. Яг бол сум дээр ч гэдэг юм уу дүүрэг дээр ангар шатны шүүхтэр тэгвэл ингээл өмгөөлөгч ажиж байна уу гэж байхгүй өмгөөлөгч би арай авч амжсангүй тэгвэл өөрөө чи асуудлыг шүүнэ. Өмгөөлөгчтэй байна уу байхгүй нь хамаа ахгүй гэд ийм муу прецедентийг тэр тусмаа үндсэн хуулийн шүүх үндсэн хуулийн цэц энийг тогтоож ерөөсө болохгүй. Тэгэд энэ бүгдээс үүдээд за энэ бол наазахын эрхүүдээр хангахгүй юм байна. Үндсэн хуулийн одоо цэц өөрөө маргаан хянах шийдвэрлэх тухай хуулиа дэгийн хуулиа ингээд зөрчөөд явчих юм байна. Олон нийтийн өмнө нээлттэй болж чадахгүй юм байна. Тэгэхээр энэ бол хаалттай байдлаар шийдвэр нь яаж гарах нь бараг тодорхой болох юм байна. Улсын хурлын тухай хуулийн дагуу үндсэн хуулийн гишүүд бид үндсэн хууль зөрчсөн асуудалд оролцох угаасаа эрх байхгүй. Тэрнээс гараад явах бид нар бүрэн эрхтэй. Тэгэхээр манай улсын хурлын гишүүд бол бусад гишүүд маань за бид нар энэнд оролцохгүй. Би тэдний өмнөөс би хэлж мэдэхгүй шүү дээ. Миний командор тэр олон намын гишүүд угаасаа явахгүй. Бид нар одоо энэнд оролцохгүй. Энэ бол арай дэнцэн яхаараа одоо лайваар явсан одоо асуудлыг шийдэхдээ лайваар явж чаддгүй. Яхаараа нэг талынх нь үгийг нь хэлүүлээд шууд дамжуулалтаар хаагаад ингээ явчихдаг юм. Яхаараа дараа нь энэ бичлэгийг албаны нууцгаад ил тод байж чаддгүй юм. Яхаараа өнөөдөр хэвлэл мэдээлэл олон нийтэд нээлттэй оруулна гэж чад хаачдаг юм. Яхаараа дайн байлдаа онцгой байдалтай адилхан авч үлдчихэж байгаа. Яхаараа өнөөдөр үндсэн хуулийн хамгийн дээд шүүх тэгвэл өнөөдөр хүний эрхийн наазахын эрхийг нь хангаж өгөхгүй ангил энэ олон асуудлуудаас болоод манай бусад гишүүд бол оролцохгүй. Энэ бол одоо өөрөө үндсэн хуулийн цэц маань үндсэн хуулийн дээр гарсан юм шүү гэдэг ийм шүмжил бас. Ер нь бол энэ асуудлууд ихтэй удаа дараа гарч ирсэн. Би чамд нэг сонирхолтой юуг уншиж өгье. 2016 онд Тэмүүжин гишүүн ярилцлага өгж явахдаа ингэжсэн юм. Ер нь үндсэн хууль заасан энэ эрхийг уг нь бол бусад улс орнуудад яадаг вэ гэхээр 94% нь үндсэн хуулийн шүүх буюу шүүх бүхий улс орнуудад иргэний эрхэн зөрчигдсөн байдлаар асуудлуудыг хилцдэг 96%. За тэгээд улсын хурлын доктор шийдвэр мэдвэл үлдсэн 6% л байдаг. Гэтэл манад бол яг эсрэгээр. Тэгээд би гайхаад байна. Албан тушаалтны асуудлыг хилцэхдээ манай дарга нарын огцорсон асуудлыг хилцэхдээ ийм хурдан шийддэг юм байна. Иргэдийн үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийн асуудлыг шийдвэрлэхэд хэд хоног гэж бодож байна. Одоо манай хуульчид, өмгөөлөгчид яг л өөрсдөө маргаанд ордог учраас их сайн мэддэг. Энд хуульч нь хүний эрхийг зөрчсөн байна гэдэг. Эсвэл иргэн өөрөө хүний эрхийг зөрчсөн асуудлаар үндсэн хуулийн цэцэд маргаан одоо хүсэлт тавиад хичнээн жил болдог гэж бодож байна. Энэ асуудлуудыг бол бүр тийм асуудлууд 3-4 жил дарагдаа суугаад өнөөдрийг хүртэл шийдэгдэг асуудлууд зөндөө байна. Сүүлдээ Тэмүүжин гишүүний ярилцлага дээр тэгж бичсэн. Үндсэн хуулийн цэцвэл дандаа одоо өөрсдийнхөө хуулиар хүсэлтээр хуулиа батлуулж байна. Сүүлдээ одоо цэц хууль санаачлалыг нь эрх байхгүй, хууль санаачлал эрэхгүй мөртлөө өөрийнхөө хуулийг ямар байхыг өөрөө шийддэг. Өөрийнхөө хуулиас халаад бүр бусад хуулиуд дээр одоо ингэ шийдвэр гаргаж байна гэх. Тэгээд та нар санаж байна уу хэдэн жилийн өмнө улсын тэр үед одоо ингэсэн байгаа. Засгийн газрын гишүүнийг огцруулах санал гаргах эрхгүй гэж цэцээс улсын одоо шийдвэрлсэн. Тэгээд энэ маргаанд баасан хүү гишүүн болохоор итгэмжлэлсэн төлөөлөгчөөр их суудлах дээр нь оролцсон байгаа. Тэгэхэд дунд суудлах дээр миний ойлгосноор Тэмүүжин гишүүн өөрөө оролцсон юм шиг. Тэгэхэд цэцгийн гишүүд ингэж хэлсэн гэнэ. Та нар ч нэг нам юм биш үү? Танаа засгийн газар ингэж бодож явахад та дуугүй байж болдгүй юм уу? Энд ирээд эсэргүүцээд байж болж байгаа юм уу гэд. Тэр өөрөөр хэлбэл энэ бол засгийн газрын институцүүдийн хоорондын үндсэн хуулийн том асуудал ярьж байхад тэнд нам доторх асуудал ямар хамаатай юм. Тэгэд би улсын хурал гэдэг институтыг төлөөлж ирж байгаа. Энэ бол намын асуудал ерөөсөө биш юмаа гэж. Тэгэхээр ийм нөхцөл байдал үүсчээд байхад бид нар өнөөдөр
одоо олон өнөөдөр манай би бас цэцэн гишүүдийг би зөв буруу гэж байгаа юм биш. Одоо энэ дээр би маш их дарамтнд бас улс төрийн дарамтнд орсон байхаа гэж би бас бодож байгаа. Тэгэд өмнө ч гэсэндээ би одоо та иргэдийн мэддэг хамгийн шийдвэрийг хэлж өгөө. За. Пропорционал систем. 2012 оны сонгуулийг пропорционалаар явуулна гэдэг хууль гаргасан чинь 2011 оны 11 сард иргэдээс үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан байна. Энэ бол үндсэн хууль зөрчсөн гэх. Тэгээ 12 оны 3 сард үндсэн хуулийн цэцэг үнийг авч үзээд энэ бол үндсэн хууль зөрчөөгүй байна гэдэг 12 он пропорционалтай явчихсан тийм ээ. За тэгсэн чинь дараа нь 2016 оны хавар энэ зөрчсөн байна гэдэг үндсэн хууль бас гомдол гаргасныхаа дагуу шийдвэр гаргацсан. Бас нэг хэсэг хүмүүс гомдол гаргасан байна. Тэгэхээр 11 он зөрчөөгүй тийм 12 он зөрчөөгүй гэдэг сонгуул явуулчаад дараа нь 16 онд зөрчсөн байна гэдэг пропорционалгүй болоод сая болохоор ахаад зөрчөөгүй болсон шүү дээ. Тэгээд одоо ингээд үндсэн хууль юуны дагуу үндсэн хуулийн пропорционалтай байж болох зүйл зантай дагуу 24 он сая 48 пропорционалаар намаас орж ирлээ. Тэгэхээр нэг асуудал шалтгаалаад зөрчсөн зөрчөөгүй гэдэг асуудал үсэд байна шүү дээ. Цэцэн шийдвэр гэхээр нөгөө ихтгэл үнэмшлийн хувьд энэ мэтчлэн үйлдэлээсээ болж нэлээд бууруулж байна л да тийм ээ. Энэ яг олон асуудал дээр давхар дээлмэл гэл заримдаа нөгөө нийгмийн бухимдал үүсгэж магадгүй асуудлыг улсын хурал дээр бид нээлттэй хилцгээс улс төрчид айдаг. Одоо шийдвэр гаргачид айдаг. Тэгээд тэрүүнийг заримдаа үндсэн хуулийн цэцэд одоо би одоо тэгж ойлгосон. Цэцэд захиалга өгөөд хийлгээд тэгээд одоо цэц ингэ шийдчихлээ. Одоо цэцэн шийдвэрийг бид хүлээж авахаастай гэх нэг дуртай дургу байдлаар хүлээж авч байгаа юм шиг болгоод давхар дээдлийн асуудлыг ч гэсэн тэгж шийдсэн шүү дээ. Тийм биш үү? За уучлаарай гэх шинэ хоёулаа яг уу одоо ингээл хууль яриад өнгөрсөн боловснаас төхөөд байвал олон одоо яриа өрнөхөр байна. Таны яриаг аль болох нөгөө бүх агуулгын багтаахын тулд таны одоо яриаг таслахаас өөр замгүй болж байна л да. Яг одоо ингээ хэлж байна. Хүндээ биш тогтолцоондоо байна гэдэг. Гэтэл та бол энэ бол яг уу миний одоо хурал удирдсан энэ тухайн асуудалтай л байсан гэж үзэж байна гэж те. Ер нь одоо танд юу бодож чинь? Танд одоо ялт тулгачлаа. Утгагүй чуулганаар эргүүлэн татах асуудал орж ирэх гэж байна тийм ээ. Тэгэхээр танд ямар харамсал төрж байна? Ер нь эцээ хүртэл өөрийнхөө үнэт зүйл зарчим дээрээ та үнэнч байж чадсан уу? Эсвэл үнэнч нөхөрлөл таныг зулгаагаад хүн чанар зулгаагаад байсан уу? Би бол парламент ард түмнээс сонгогдсон парламент алдаатай оноотой ч энэ замаараа явах ёстой гэж боддог. Парламентын засаглалтаа олон улс орон өнөөдөр бид нэг улсын хуралдаа одоо happy биш байна байж байгаа царайг ингээд бухимдаад байна. Парламентын засаглалтаа олон улс орн ийм л байдаг. Ингээд харахад би бол хуулийн дагуу намайг би хуралдаанд даргалах ёстой гэж дарааллыг нь бичиж өгсөн. Хинч байсан даргалах байсан. Нэгэн дэд даргалах байсан. Би даргалахгүй гэж болохгүй шүү дээ. Би 126 гишүүдээс за засгийн газрын огцруулах хуульдлага хийх гэж байна. Даргалах хүн байна уу гэхээр би гэж даргалцсан юмрсаа байхгүй. За танд оногдсон одоо үүрэг байсан. Гэхдээ би энэ процесс надад арай биш байна болохгүй байна. Би болчих гэж танд бас тэгэхээр би эсвэлтгүү хийж нөгөө түрүүн гамбал догшин хэлсэнчлэн одоо нөгөө үйл ажиллагаагийн зогсоох. Улсын хурлын хуулийн дагуу явуулж байгаа үйл ажиллагаагийн зогсоох тийм ээ. Ингээд эсвэлтгүү хийж нэг үндсэн хуулийн 10 хоногийн дотор хэлцэн шийдвэрлэх ёстой асуудлыг нь хэлцүүлээгүй гэдэг. Тэгэхээр аль нь ч байсан та буруутгал байсан юм байна. Үгүй харин одоо би өнөөдрийн үндсээс харахад ер нь л тийм байсан юм байна. Дараагийн хүмүүс ч гэсэндээ тийм юм руу орох юм байна. Одоо засгийн газар өөрийнхөө улсын хурал засгийн газартай хариуцлага цооцох гэсэн чинь би хэлээд байгаа байхгүй. Засгийн газар улсын хуралтай хариуцлага цооцох. Тэгээ таныг шахсан уу? Одоо оюун эрдэнэ амар хязгаарлан ингээд та бүхэн чинь багын найзуудчуудаа маш үнэнч нөхөрлөлд улс төрд олон жил явлаа. Гэхдээ танд одоо бас нөхөрлөл гэсэн ийм суур зарчим танд ер нь ингээд нөлөөлсөн үү? Нөгөө надад миний заавал гүрээгээд энэ шүннийг бар гэсэн одоо тийм шахалт дарамт эсвэл найз нөхдийн гуйлга танд байсан. Би дараа нь үндсэн хуулийн цэц дээр эсвэлтгүүгээр би дутагдах гэж байсан. За дээрээс нэмээд би саналын томьёол энэ бүх зүйлүүд дээр болж байгаа юм уу, болох юм уу гэдэг талаар би бүр ийм урт материалууд бүгдэрийг нь авч тэр хугацаанд бас үзсэн. Тэн дээр сууж байгаа чи одоо юу танилцах үү тийм үстэй. Тэгээд би бүгдэрийг нь үзэж танилцсан. Хурлаа хийгээд аль нэг талаас тал руугаа шийдэгдээсэй л гэж би бодсон. Тэрнээсээ үнийг хэлэхэд өртөө дөрвөө би зандарчтар дарахтаа ч гэсэндээ хувь өөнийхөө хувьд би сайн харилцаатай. Ямар сайндаа би уучлаарай гэж хэлдэг чинь би зүгээр хүн ёсныхаа аюугаа уучлаарай муухай юм болчлоо гэдэг хэлсэн тийм муухай юм болчлоо. Ийм л юм болчлоо гэдэг. Яг бол намайг анх улсын хурлын гишүүн 20 онд сонгогдоод болоход миний улсын хурлын дарга байсан. Та хоёрыг хамаатан гэдэг ахын тийм сонсох үнэн үү? Үнэн шүү дээ. Битэр чинь уг нь бол хамаатан хүмүүс аахгүй юу одоо манай нөхөр Баян Онгор аймгийн Галууд сумын хүн. Тэгэд одоо сайн ярих юм бол манай
нөхөр манай Зандааш тэр даргуулах мундаг хүмүүсийн юм үр сад хүмүүс юм билээ. Цаагаараа надад бол ийм муухай хурал даргалах бол эмэгтэй хүний хувьд бол муухай. Тэгээ би араас нь Пүрүдаш даргыг, амар эсгэлэн даргыг огцруулах асуудлыг хилцүүлсэн дэх баяртай. Яг бол энэ чинь миний хувьд их тийм харт өгөх байхгүй юу? Төрийн хүн байж ш. Төрийн хоёр өндөрлөгөө огцруулах хурлыг удирдна гэдэг чинь юу гэсэн үг вэ тийм үстэй. Одоо дээрээс нэмээд аль аль нь миний намын нөхдүүд байдаг. Муухай гэдгийг мэдчихсэн ч танд бол өөр сонголт байгаа. Өөр сонголт байхгүй шүү дээ. Би ямар тэр хоорондор би болиг л тэр нь шүү. Дээрээс нэмээд яасан бэ гэхээр аль нэг талд нь гарын үсэг нэг ашиг сонирхлын зөрчилтэй гарын үсэг зураагүй хүнээр удирдуулна гэсэн. Арталсан намаас. Тэгсэн нөгөө Пүрүд орч шун зурцсан байсан байхгүй. Тэгээ сүүлдээ одоо аргаа бараад энэ чинь Батулаг гişүн, Алтууг гişүн, Биими гэдэг нэг хитгэн нэг 4-5 хүн үлдсэн байсан. Зураагүй гişүн. Та зураагүй юм уу? Би зураагүй. Гарын үсэг огт зураагүй. Альж талд нь. Би таныг нөгөө талдаа зурцсан байна гэж ойлгоод зураагүй. Засгийн газар талдаа огцруулах талдаа таныг зурцсан гэж би одоо ойлгоод. Тэгээ би бол тэгж бодсон. Ерөө процессын алдаа гарсан гэж байгаа бол процессын алдаа гарсныг дүгнээл тэгэл ерөнхий сайд нь үргэлжлүүлэл ажиллах ёстой шүү дээ. Одоо энэ тогтооллоос үүдээд манай улсын хурал энэ тогтооллыг нь хуулийн дагуу үндсэн хуулийн дагуу авч хэлцэх ёстой үгүйгээд даргын дэрэгдэх зөвлөл дээр намайг улсын хурлын дэд дарга маргаа өгсөний дараагаар энэ асуудлыг авч хэлцээд үндсэн хуулийн цэцрүү энэ асуудлаар ханд гэж бүр шийдвэр гаргасан юм билээ. Тэгээ одоо хүртэл хандаагүй юм шиг байна л одоо миний ойлгосноор. За улс төрийн одоо ойр байдаг гэх юм бол та ерхий сайд Зандааш шалтар та чих ойр юм байна. Яс хариул хамаатан юм байна. За одоо нөгөө талдаа Оюрдан амар эсгэлэн хоёр тооч та ойр ерөнхийлөгчтэй одоо ойроо хүрэл бүгдтэй л ойр байх тийм ээ. Одоо ерөнхийлөгч намайг анх улс төрд орж ирэхэд намын ерөнхий нарийн бичгийн дарга байсан. Залуучдын холбоог маш их дэмждэг байсан. Би тэг залуучдын холбооны өдөрт зөвлөлийн гишүүн, ерөнхий нарийн бичгийн дарга байсан. Бид нар гэхдээ төрийн асуудалд хайрт ах минь, хайрт дүү минь, хамаатан садан минь, багын найз минь гэж байхсгүй гэж боддог би. Улсын хурал үндсэн хуулийнхаа дагуу хийх ёстой ажлаа хийж байна. Хүндсэн асуудал надад бас үнийг хэлэхэд байгалийн баялагын асуудал дээр хуулиас дагсан журам гэдэг ингээд 50 гаруй гүшүүд гарын үсэг зурсан байж дараа нь надад нөгөө гарын үсэг зурсан 50 гаруй гүшүүд цэцэд үйл яах вэ? Бид нар зүрх зориг гаргаж тэр хүмүүс чинь бас айгүй галтундуур орж иж тэрэн дээр чинь гарын үсэг зурсан шүү дээ. Магадгүй миний зүр болж байгаа тэр 50 гаруй гүшүүдээс нэлээд олон дээр нэстэж ингээд нөгөө шүүх мөх цагдаагийн байгууллагууд нь ажиллаж байгаа юм шиг байна. Тэгээд бөөн гал дундуур ороод гарын үсэг зурсан чинь хуралдаан тэр өдрийн хуралдаан даргалагч гэдэг нэг хүн пассивны байдлаар хуралдвал хуралдны үз, болвол болны үз гэж жагаад нөгөө хуралдаанж болохгүй. За тэгээ яг надаар маргаан дараа нь юу үүсэхгүй байж болно, эсвэл хийгээгүй гэж үүсэхгүй байж болно. Тэр хүмүүс намайг цэцэдэг үл яах вэ? Чи биднэрийн эрхэд хандсан. Бид нар улсын хурлын гишүүд бид нар улсын засгийн газраа огцруулах хэрэг биднэрт байхад чи эсвэл хийж чи хуралдааныг өсөнгөө. Эрзээ бүрдүүлэх нь улсын хурлын гишүүдийн асуудал болохоос чиний асуудал биш. Чи яага хаяа явж байгаа гэд ингээд намайг дахиад цэцэд төгсөн бол яах вэ? Тэгэхээр би хэлээд байгаа нь энүүнийг дараа нь маш томор, маш тодорхойгоор дэгийн хуулийн дээр задруулж бичих хэрэгтэй байсан. Тэгжэл цэцгийн хуулийн дээр өгсөн дүгнэлт нь саналын томьёолтод толгой эргүүлсэн байсан учраас гэсэн юм ярьсан мэлээ. Тэгээ би бол тэр үнийг бас арайчтай гэж нэгдүгürt бодож байна. Хоёрдугаар зарим гишүүдийг тэр үед чуулганы танхимд идэвхтэй ирсэн байгаагүй. Сайн үгийн Ганбаатар гишүүн шилбэл тэр өдөр би дэмжихгүй тийм ээ. Би одоо энэ засгийн газрыг огцруулахыг дэмжиж байгаа шүү гэж хэлээд микрофон дээр хэлээ өгөр гарч ирсэн. Би маш удаан хүлээлээ. Би нэг эмнэлгийн цанг арих гэж авсан. Би тэрүүндээ явна гэж хэлээд гараад явсан. Би хүмүүсийн эрцийг танхимд байхгүй байгаа юм чинь ингээд би картын суулж ирснээс нь гарах хэрэг надад бас байхгүй. Надад бол тэр хүний бүрийн эрхийн асуудал. Хэрвээ эрцийн идэвхтэй эрцийн асуудлыг ярих юм бол нөгөө хавар болсон оюутны засгийн газрыг огцруулах дээр чинь нэг хэсэг бүр байхгүй болсон шүү дээ. Тэгээ байхгүй байгаа нь өөрснийхөө эрцэнд байхгүй байгаа нь өөрснийхөө байр суурийг илэрхийлж гэнэ гэж үтсэн зүйлүүд бас зөндөө байсан. За тэр өдрийн эрц хэрвээ асуудалтай байна гэж үзэж байгаа тэр өдөр чинь айгүй олон хууль асуудлыг дараа нь хэлцэж тэр эрцээр амар ашиглан огцруулсан. Тэр эрцээр 26 оны мөнгөний бодлогыг багтаалсан. Тэр эрцээр 26 оны төсвийн 2 дугаар хэлцүүлэг авсан. Тэгвэл тэр эрц хэрвээ асуудалтай юм бол дараагийн бүх асуудлууд хүчингүй. Өнөөдөр 16-наас 17 шилжих шүүн 16-ны эрцээр 17-нд нэмэгдээд явсан шүү дээ. Тэгсэн. Тэгэхээр одоо тэр эрцэнд асуудалтай гэж байгаа бол тэр эрцээр хуралдаж хилцсэн бүх асуудлууд хүчингүй болох ёстой шүү. Тийм үстэй. Тэгэхээр энэ бүгдийг ингээд аваад үзэхэд яхаа энэ бол хойдолт нь улс төр. Тэрнийг бол хүмүүс маш сайн мэдж байгаа. Одоо энэ яарчлахын араас баахан дайралт ирэх байх энэ муу одоо онц хуулийн цэцгийг ингэж хилдэг юу вэ мүү вэ гэд би хуульч хүн биш байж болно. Гэхдээ би энэ бүгдийг
одоо ялангуяа энэ хугацаанд бол маш их уншиж судлаа. Тэрний өмнө би бас уншиж судалдаг хүмүүсийн нэг байсан. Дээрэс нь нэмээд энэ хугацаанд олон хүмүүс зарим нь одоо нууцаар хүртэл надад ингээл зөвлөж штэ ийм юм очтой минь чи энийг унш, энэ номыг унш, энэ ярьцлагыг хараараа ингээрээ тэгээрээ гэдэг. Тэгэхээр энэ бүгдэд ингээд харахад энүүний хойно хууль нь өнөөдөр энүүнийг чиглүүлээд байгаа биш, улс төрн чиглүүлээд. Хуулийн байгууллагуудыг хууль нь чиглүүлээд байгаа харамсалтай манай улс төр чиглүүлээд. Хамгийн том айц нь энэ байгаад байна. Үндсэн хуулийн цэц маань өөрөө яг үндсэн хуулийнхаа дагуу шийдвэрээ гаргаж чадчихна уугүй юу гэдэг дээр сая ялангуяа энэ хаврын болсон үндсэн хуулийн маргааны хуралдаан хэл мэдээлэл олон нийтэд ч эргэлзээ төрүүллээ. Олон нийтэд ч эргэлзээ төрүүллээ. Тэгэхээр энэ бүгдээс ингээд хараад би бол манай улс төр арай л дэмжиж байна да. Арай л одоо хэмжээ хязгаараа давж байна да. Албан тушаалын асуудал төр зүрийн. Монголын төрөл мөнхийн. Монгол улс байгаа зэрэг төр байж л таараа. Мөнхийн юмараа ингэж үрдийн төр зүрийн албан тушаалаас болоод ингэж хэмжээ хязгаараа давж болохгүй. Хурал дараалаад одоо төрийн эрх барих дээд байгууллагын эрхийг авах гэмт хэрэгтэн болдго юм бол надаар өнөөдөр жим татна. Дараа нь хүмүүсийг өргөн чөлөө болтол нүгээр татах байх. Яг бол хонгил нэг ингээл жим татагдахад тэрэн дараа нь бүр ингээд одоо хонгил болтлоо он чинь хөгжиж штэ. Тэгэхээр сая үл үндсэн хуулийн цэцгэж нэг хонгил батлаа нөгөө тийшээ ахаад тагнуул гэдэг бас нэг хонгилд. Тагнуул засгийн газрын харьяа байгуулах штэ. Засгийн газрын харьяа байгуулах байхгүй өнөөдөр. Тэгэхээр засгийн газар огцруулъя гэснийхаа төлөө засгийн газрынхаа харьяа байгуулахаар аваачаад одоо энэ асуудлаа хянуулаад одоо би бол засгийн газрыг огцруулъя гэж гарын үсэг цуглуулж байгаа цогтгорол дарахт санаа зовжийн дараагийн магадгүй одоо мэдхгүй одоо дараагийн хурлуудыг манай хин дараалахыг нь мэдхгүй ер нь л дургу шийдвэр гаргах хурлыг бол ингээл явах юм байна. Сая бол яг одоо өнгөрсөн намраас эхлэлтэй процессыг ил харагдаж байгаа шүү дээ. Процессыг бол одоо юу гэдэг төрийн намын зовлон төрийн зовлон болчлоо л доо тэгжил харж байна. Ер нь бол одоо дэлхийн нийт хүнд байдалд орж штэ гадна талдаа дэлхийн нийт чинь өөрөө хүн төрөлхтөн их тайвныг хүсээд гэж яхад дэлхийн нийт дайм тулаантай маш хүнд байдалтай байна. Гэтэл Монгол улс хамгийн уг наз жаргалтай улс орон гаднаас харахад байгаад байгаа байхгүй юу да. Дайн тулаан алга, цар тахал алга, өвчин зовлон одоо нөгөө үхлийн тэр одоо цунами газар хөдлөлт гэдэг тийм байгалийн гамшиг алга. Гэтэл зүгээр намын зовлон, төрийн зовлон болцсон бид нар дотоодоосоо өөртөөсөө зовлон хайгаад сууж ийн л да яг үннээ хэлэхэд. Үнэн. Тэгэхээр таны дунд л шүү дээ хэн дарга болох нь юу сонирм шүү дээ. Тэр үтэл аль наман засгалж байгаа нь ч нэг сонирм биш. Ард түмний хувьд өнөөдөр амьдрал нь сайжрах нь л чухал. Шударгаас нь тогтоод шүүхтэр очих нь намайг шүүгэн шударгаар шийддэг. Би хүүхдээ сайн сайхан өсгөх гээд миний хүүхдийн ирээдүй одоо сайхан ирээдүй гэрэлтэй харагддаг тийм ээ. Одоо манай эмээ тэгж хэлжсэн. Би 8 хүүхэд төрүүлж өсгөх гээд би санаа зовхгүй байсан. Яг бол би хүмүүжлээ нэг сайхан хүүхдээ зөв өсгөхөд сайхан их орон ухтаад авч ирсэн юм аа. Тэр би хүүхдийнхээ ирээдүй санаа зовоогүй. Бидний амьдрал баян байгаагүй гэдэг санаа зовоо. Одоо бид нар хүүхдүүдийнхээ амьдрал үргэлж санаа зовж байна. Яг бол миний хүүхдийн амьдрал санаа зовох ёстой. Бидний хүүхдүүдийн амьдралын төлөө санаа зовох ёстой институт нь өөрсдийнхээ санал судалтай санаа зовох суулж байна. Тэдний асуудлууд нь шүүхээр ийм хурдан шийдэгдэж байна. Ийм далд байдлаар шийдэгдэж байна. Тэгээд хэмжээ хязгаараа даваад төр зүрийн албан тушааллынхаа асуудлыг одоо мөнхийн төрийн одоо энэ мөнхөд орших ёстой Монгол төрийн асуудалтай холиод ингээд сүулдэ бүр хэмжээ хязгаараа давж байна. Энэ бүгд бол Монголын төр савлах нь, Монголын төр ард түмнийхээ итгэлийг алдах нь одоо хэний эрх ашигт одоо нийцдэг юм бол би одоо сайн мэдэхгүй. Таны улс төрийн карьер цаашлаад одоо оршихуй эс оршихуй гэдэг нөхцөл байдал дээр ирлээ. Одоо ингээд энэ хавар улс төр нэлээд халнаа гэд хөлцөөсөд инх баяр зарлж ялээ шүү дээ. Тэгэхээр одоо хэд хэдэн гишүүд ямар ч гэсэн одоо ялт тулгцсан байгаа юм байна. Эргүүлэн татах асуудал нь одоо ингээд орж эхэлнэ. Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн дээр та ямар одоо байр суурь хэлэх вэ? Ёс зүйн асуудлаар эргүүлэн татах энэ процессыг бий болохгүй бол эсрэгээрээ парламентын дархлаа гэдэг юм улам суларч байна гэдэг ийм одоо үнцгийг өгчээсэн л да. Тэр хүн ч одоо олон юм зарладаг. Одоо зарласан юм болгон юу ч гэж юу аах вэ? Улс төрийг Монголын улс төрийн одоо ялангуяа парламент судалтай намууд бол маш их тодорхойлдог. За дээрэс нэмээд ард түмний өнөөдөр улс төрийн том сонголт хийж итгэж байгуулсан улсын хурал нь төрийн эрх барих дээд байгууллага улсын хурал нь засгийн газар нь одоо сэтгэлд нь нийцж гинүү ажиллаа хийж гинүү гэдэг маш их тодорхойлдог. Сошиалд нийгэм бухимдаал янз янзын бичээл гэхээр яадаг вэ гэхээр за одоо хаа нэгэн газар хий гарах ёстой гэж энэ бухимдлыг хин нэгнэр гаргадаг. Би бол одоо юу гэж харж байна вэ гэж энэ бол өнөөдөр сүүлийн 10 жил эрх барьсан
За дээрээс нэмээ сүүлийн 30 гаруй жилд ихэнх хугацаанд ирэх байсан ардын намд ард түмэн бухимдангууд хаа нэгэн газар одоо хий гарах юм. Хин нэгнийг зодож ард түмэнд харуулж иж ард түмний энэ бухимдал нь гарах гэдэг ингээд аргаа бараад хамгийн түрүүнд ямар ч байсныг анх удаа сонгогдсон 3 гишүүнийг дээрээс нэмээд ингээд намайг оруулаад за энэ хэдстэ Монголын энэ хэдийг одоо аваачаад шоронд хийгээд байдаг юм уу яллаад ингэх юм бол ард түмний 30 жилийн бухимдал гарах гээд байна гэж үзээд шүү дээ. Зарим нэг гишүүн болоод жил гар болж шүү дээ. Жил гар болж. Тэр хугацаанд тэр хүмүүсийн шийдсэн асуудал гэж одоо юу байгаа юм тийм үстэй. Тэгэхэд бас Монголын ард түмэнд ийм харлаган бас биш шүү дээ. Яг сошиалд өнөөдөр энэ ярилцлагын дараагаар баахан л дайралт ирэх бах. Баахан л троллууд ажиллах бах. Гэхдээ ард түмнийг тийм харлаган энд тарих угаасан троллоор, сошиалоор үнэлт ингээд хийчнэ гэж бас харж болохгүй. Энэ 3-4 гишүүнийг өнөөдөр гишүүнээс нь татлаагаад Монгол улсад шудраг ёс тогтох уу? Юу гэж бодож байна юм? Өнөөдөр инглигээд Монголын парламент өнөөдөр цэвэр тунгалаг болох уу? Цаашдаа албан тушаалтнууд өнөөдөр албан тушаалаа бүр давуулаад өөрсдийнхээ арх шиг намынхаа арх шиг дээр ингээд аачаа тавьчихна гэдэгт те та нар одоо энэ бүхэн зогсно гэдэгт итгэлтэй байж чадах уу? Хин нэгнэр хий гарах хэрэгтэй байгаа учраас дээрээс нэмээд энийг хідэн залуучууд нь олон юм яриад үнэлцөөд шаардлага марлага тавиад засгийн газрыг нь огцруулна гэдэг тэр хурлын даргалаад дарагт нь өрсөлдөнө гэдэг ингээд олон юм яриад тэрүүн дотроос нь цор гэдэг хідэн шинэ гişүүд ядж хахад нөгөөдхөөс нь 2 эмгтэй байгаа учраас одоо зөөлөн өнөөдөр харагдаж байгаа учраас л ард түмэнд барьж зотож харуулж шít. Гэхдээ яг бид нар чинь одоо Монголын ард түмэн өнөөдөр энэ хугацаанд 30 жилийн хугацаанд хин нь хаана байсан бэ гэдгийг мэднэ шүү дээ. Би энэ олон хүмүүсийг зарим нь намайг оюутан байж хат дарганаар гэсэн шүү дээ. Гişүүд байсан шүү дээ. Би тэр үед одоо бухимдал явж исэн олон асуудлыг өнөөдрийг болтол байж лээ. Одоо би ингээ харахад миний харамсал бол заримдаа юм. Би одоо маш их хүсэл эрмэлзлээр гадаад ажиллаж амьдарч байхдаа их орноо хөгжүүлнэ. Өөрчлөлтийг хийн. Бид нар л хийхгүй бол хэн хийх үү гэж ярьж байгаа. Монголын өнөөдөр олон залуучууд тэгж байгаа. Одоо сайн сайхан амьдралаа. Бүр тэнд нэг жаргаад амьдрдгүй маа гэхэд 50 амгалан сайхан амьдралыг үр хөвгтүүд нэрүүл сарвал амьдрах амьдралыг хаяад энд ирээд бүгдээрээ амар хүчээр зүтгэсэн чинь энэ бол бөөн даваа, бөөн бэрхшээл эцэс үлд нь ийм үнтэй тулаал ингээл дуусах юм байна. Ийм хүсэл эрмэлзэл Монгол бүх залуучуудад байгаа. За дээрээс нэмээд өнөөдөр 30 жилийн 40 жилийн тэ одоо чинь ардсан парламентын сонгуулийн явснаас хойш 34 жил болж штэ. Энэ бүх алдааг бид 3-4 тэ ардсан намын дараач нь 3-4 байгаа юм билээ. 1-2 дугаар хэлж яах ингээ. За сонгуулийн өмнө ахаад дээрээс нэмээд ахаад 10-20 хүмүүс гээд ингэсээр байгаад өнөөдөр энэ ардсан парламентын тогтолцоо бидний ард түмний яг үнийг хэлэхэд тусгаар тогтнолын баталгаа энэ гэж би боддог. Яагаад өнөөдөр ардсан парламент чухал гэж энэ ч одоо анх тугаар үндсүүлэг баталсан хүмүүс үзчихсэн бай гэхээр нэг хүн дээр дарамт ирэхэд тэрнийг дагахд хэцүү. 76 хүн дээр 126 хүн дээр дарамт ирэхэд нэг ч гишүүн дээр ирж байгаа дарамтыг бид нар дааж гарч чадах байхгүй. Энэ зөвхөн геополитикийн ч биш, том байгалийн баялагын том асуудлууд, том групп компаниудын дарамт шахалтуудыг бид нар ингэж л давж ирсэн. Цаашид ч ингэж давах гэж би бодож байна. Өөрсдийнхөө эрх ашигт байх гад одоо дарамтлаад тэгээ аль нэг намыг ч гэдэг юм аль нэг албан тушаалтнуудыг дарамтлахад 120 зургуулаа дарамтанд орох нь бас юу л нэгдүгээрт. За хоёрдугаар дээрээс нь нэмээд ахаад бид нар чинь тэгж дарамтанд орж магадгүй гэж геополитикийн хүнд 176 126 болгосон. Одоо ахаад бүр багасхыг гэж яриад байх шиг байна. Нөгөө талдаа би бас юу гэж харддаг гэхээр өнөөдөр ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн дээр ийм хуультай улс орнууд байна. Гэхдээ эдгээр улс орнуудад институтууд нь улс төрөөс хараат байж чаддаг. Өөрөөр хэлбэл шүүхэн шударгаас шүүж чаддаг. Тэгэхээр улсын хурлын гишүүнөөч бай, жирийн иргэнийч асуудлыг шүүхэн яг хуулиндаа захирагдаж ажиллаж чаддаг. Албан тушаалтны одоо даалгавар биш. Одоо сүүлдээ фон жастас, селектив жастас гэж ярьж байна. Уцтаал тэрэг. Бүр нэрийн зааж агаад хэрэг нь олдвол хүн байвал хэрэг нь олддог. Үгэнд орохгүй шоронд ор гэдэг байж болохгүй сте. Улсын хурлын гишүүд яхаараа жилийн өмнө баг бүгдээрээ асуудалгүйгээд гишүүн болсноо тангараг өрснөхийн дараа бүгдээрээ шахам асуудалтай болчихдээ. Тэгвэл энэ хууль шүүхийн байгууллагуудын шудраг байдалд та бүхэн итгэж чадчих. Бүгдээр ер нь асуудалтай болчиход байгаа юм уу те? Ямар нэг үгүй сая тэгэл зарлаад байлаа шүү дээ. Одоо манай баасан хүү их мэд гişүн чи бүх хүмүүсийн мэдээллүүдийг юу юм шүү. Тэгэл одоо хэрвээ тийм байгаа бол өнөөдөр тэр хүнд мэдээлэл байна гэсэн үг үү? Ардчилсан парламент үл аль хэдийн ардчилсан парламент ажлаа хийж чадхаа хэвчээ юм байна. Таныг түмний сонголтын дээр тэгвэл шүүхийн одоо засаглал бий болсон юм байна.
шүүхийн засаглалыг тэгвэл хэн барьж байгаа. Тэгээ манай оюутан даргын хэлж байгаа бол хонглын эзэн нь одоо ерөнхийлөгч байна гэж хэлээд байна шүү дээ. Хэрвээ тийм байвал би одоо гайх чинь. Одоо цэц бидний одоо сонголтыг шүйдэг. Ард түмэн алдаатай оноотой шийдвэр сонголт хийдэг гэж болно. Бидний хувьд түүхэндээ 9 дэх удаага л энэ ардчилсан парламентыг сонгож байгаа. Гэхдээ жилээс жилд би бол энэ сонголт улам сайжирч байгаа гэж би итгэдэг. Ард түмний би мэрэгэн сонголтод би итгэдэг. Тэгэхэд өнөөдөр ард түмнийхээ сонголтыг болио. Ард түмний өнөөдөр 2 сая орчим сонгогчийн ерөөсөө дээр манай дарга нарын сонгосон 9 хүн шийдвэр гаргах. Цэц гэдэг одоо байд юм уу те 9 хүн шийдвэр гаргах. Энэ одоо дарга ард түмний сонголтын дээр албан тушаалтын сонголт байна гэдэг энэ үнэн зөв юм уу? Өнөөдрийн манай парламент Зандаа үгийн хөл дараа нэг ярьслаа гэж боддог гэж хэлсэн. Манай парламент бол ард түмний тусгал. Зандаа үгийн хөл гэж хэлсэн баг. Манаас одоо парламентд хичээлдээ сайн хөөгдөж байна. Сэнтгтэй юм шиг хөөгдөж байна те. Хичээлдээ суудгүй хөөгд байна. Хулгайчинж байна, худалчинж байна. Энэ ард түмний тусгал. Гэхдээ л дэлхийн ихэнх улс орнуудад үүнээс сайн засаглал байхгүй байгаад байгаа учраас парламентын арчлыг маш их сонгодог болгодог. Нөгөө талдаа хэрвээ одоо парламентын арчлаасаа болио, ер нь ард түмний сонголтоос дээр тэр дарга нарын сонгосон нэг хэдэн шүүгчдэл ер нь бүгдийг шийдэ гэж байгаа. Тэр дарга нарын сонголтод та нар хэр итгэлтэй. Тэр ард түмний талд шийдвэр гаргана гэдэгт хэр итгэлтэй. Тэдгээр улс орнууд яагаад амар тийм хүчтэй эргүүлэн татгч байдаг юм ойлтой гэхээр тэр шүүхүүд амар хүчтэй. Институтийн хавьд ерөнхийлөгчийн эсрэгч нөө гэж хэлж чаддаг. Сая Трамп харалтаа өөрийнх нь сонгосон 2 нөгөө Supreme Court Justice нь одоо дээд шүүхийн 2 шүүгч нь үндсэн хуулийн цэцгийн 2 шүүгч нь Трамп тариф буюу худалдааны олон улсын тариф дээр үгүй гэж хэлж чадчих. Трамп тэрүүнд боож өгөх гэж. Би яахаар чи миний аюума чи миний тавьсан чи шүүгчсэн хүн биз дээ. Чи миний тавьсан хүн биз дээ. Чи яахаар миний эсрэг чи шийдвэр гаргаж идэв. Би бол тэрүүнд итгэж чадахгүй байна. Итгэж чадахгүй байна. Яагтвэл өнөөдөртөө манай Монголын том институтууд ард түмний сонголтоос илүү сонголт хийж шудраг байж чадна гэдэгт би итгэхгүй байна. Яваандаа би тийм болох байх. Би манай хууль шүүхийн байгууллагуудад хэтэрхий их улс төрийн дарамт, бизнесийн дарамт, хууль шүүхийн байгууллагуудад битэл улсын хурлын гишүүдэд ч үзүүлж штэ. Одоо ингээд бүр бэмбэгнээд өнөөдөр зарим нь хөдөлж чадахгүй, ярьж чадахгүй болтлоо дарамтлуулж байна. Тэгэхээр ийм байгаа цагт энэ их эрх мэдлийг, ард түмний эрх мэдлийг албан тушаалтай цөөхөн хүмүүс шилжүүлэх нь энэ их мэрэгэн сонголт мөн үү? Бидний сонголт биендээ таалагдахгүй ч болно. Манай намын одоо хүний намын өнөөдөр парламент орж ирсэн үеийн гишүүд дотроос таалагдахгүй хүмүүс зөндөө л байдаг. Гэтэ би ард түмний сонголтыг хүндэтгэлтэй хандхаас арга байхгүй. За хариуцлага тооцох юмнууд бол механизмууд бол байж болно. Гэтэ хамгийн чухал хариуцлага бол ард түмний хариуцлага, тооцдог хариуцлага. Муу гишүүн төвшүүлсэн бол ажлаа хийхгүй байгаа тэр парламент тэр гишүүн дахиж сонгогдохгүй шүү. Тэр намыг дахиж сонгохгүй шүү. Сая листээр одоо жишээлбэл орж ирсэн юмуд дахиж сонгогдохгүй шүү. Дээрээс нэмээд энэ бол ялангуяа том намуудын хувьд бол ингэх баг. Миний бодлоор. Арслан нам амтай бол одоо 8 хайчих баг. За энийг дэмжиж шүү, энийг дэмжихгүй шүү. Хэрвээ дэмжихгүй бол та нарыг энэ юм чинь эргүүлэн татваршиж гэдэг юм уу. За яг ийм өнөөдөр зөндөө олон хүмүүс төр байна. Ямар сандаа ч одоо баг 10 хүний асуудал ихний ээлжинд баг яригч байгаа шүү дээ. Энэ хавар арслан намаас ч гэсэн баахан хүмүүс байгаа юм билээ. Зөндөө хүмүүс дээр нь бас янз янзын хэрэг үүсгэсэн шалгаж байгаа асуудал байгаа юм бил. Тэгэл ингээд дарцсан. Хэр хат их хүчтэй дарах вэ гэдэг л асуудал байгаа байхгүй. Хэр хүчтэй дарах вэ? Зарим нь бол одоо та нар ингээ харах юм бол нэрмэр дуртаад байгаа хүмүүсээс нь яг нөгөө том бүсдэр бусдыгаа манлайлаад явдаг бас төрчтөн байна. Зарим нь тэднийхэн том санхүүжүүлэгч нар нь байна. За ингээд байх юм бол одоо ард түмний сонголтыг шүүх хийх юм байна. За тэгээ бид шүүх засаглалтаа болох юм байна л гэж би харж байна. Тань дээр ямар харамсал явж байна гэж энэ зөвхөн ганц миний бодол биш шүү. Та сошиал анзаарч байгаа бах. Энэ булган туяа хайрын эмэгтэй. Одоо өндөр боловсралтай, одоо олон жил төсвийг боож явсан тий. Одоо санхүүгийн өргөн мэдлэгтэй өндөр боловсралтай гадаад дотоод сургууль одоо боловсрал эзэмшсэн. Уг нь цаашдаа ингээд улс төрийн карьер нь их одоо өндөрлөг төрхийн эмэгтэй байсан. Даанч буруу талдаа зогсоод өөрийгөө золиослчлоо. Хэвээ харамсалтай юм аа. Тэгэд ийм харамсал бол тань дээр жишээлбэл явж байгааг та бол анзаарч байгаа. Хэрвээ одоо золиослоо гэж үзвэл та юуны төлөө өөрийгөө золиослож байна гэж үзэх вэ? Энэ саналтаа та олон нийтийн саналтаа та санал нийлж байна уу? Миний бодлын би хүмүүсийн тийм сайхан сэтгэлийг бол баярлалаа гэж би хүлээж авмаар. Яагаад гэвэл би бас дараагийн олон хүмүүс ийм хатуу замаар явж иж улс төрч болдгийм байх шүү гэдгээс харагдаж байгаа. Тэгээ би нөгөө
буруу талдаа зогсчлаа гэдэг шүү дээ. Буруу тал гэж байх шүү дээ. Хуулийн талал гэж байх хэрэгтэй байхгүй. Бид төрийн хүн төрийнхээ одоо хуулийн дагуу талдал зогсох хэрэгтэй шүү дээ. Тэрнээс ш улс төрд энэ тал яалч магадгүй ялсан тал миний тал гэж болохгүй шүү дээ. Илүү бяртай тал нь миний тал байхгүй шүү. Цаг хугацаа энэ бүгдийг дараа нь шүүх байна. Яг энэ бол нөгөө олон нийтийн зүгт танд өгж байгаа харамсал өгж шүү дээ. Тэ одоо нэг бодлын нэрэл бас нэг бодлын харамсалтай байх. Би өөрийнхөө карьерийг ботсон бол тэр өдөр зүгээр хайж аваад тэгэл тэр нь хуралдахгүй байна. Таадах намайг 50 эдэн гişүн үнцөлийн цэцэд өгөх бах. Бид нар бүх улс төрийн эрсдэл хүрээд засгийн газрыг огцруулъя гэсэн чинь энийг даргалагч гэдэг нэг хүүхэн нь одоо дутаачлаа. Тэгээд эсвэлтгүү хийж бидний хүсэл зоригийг одоо хангасангүй. Үндсэн хуулийн дагуу бид одоо засгийн газрыг огцруулах гэж оролцсон чинь гэдэг юм ярих ба. Гэхдээ тэр нь ч гэсэндээ үндсэн хуулийн эцсийн одоо өнөөдрийн энэ шийдвэрийг харахад тэр нь ч гэсэндээ хүчингү болоод ингээд явах бах. Гэхдээ би бол төрийн хүн, төрийн ажлал, төрийн хуулийнхаа дагуу төрийн зөвлөгөө авах институтээсээ төрийнхээ ажлыг төлөвлөсөн цаг хугацаанд нь хийхийг л оролцсон. Тэрнээс би хувь хүнийхээ асуудлыг ингээд юусан бол магадгүй өнөөдөр Монголын төр хаос байдал төрөх байсан. Одоо хамгийн инээдтэй нь юу гэж 10 хоногийн дараа хилцэн шийдвэрлэхгүй яах вэ гэдэг асуудал нь тодорхойгүй аль ч хуулинд. Тэгээд зарим одоо хуульчид бол энийг юу гэж үзэж байгаа нөхөр Монголын төр тэгвэл хаос байдалд орсон. Энэ засгийн газар одоо огторцсон засгийн газар гэж үзэх юм уу, ямар засгийн газар гэж үзэх юм одоо бүүмэд тий өргөн барьсан хилцээгүй. За ингээд дээрэс нэмээд энэ хаавар бол улсын хурал чадамжгүй. Одоогийн засгийн газар айл хэдийн улсын хурлын гишүүд гэж яриад шүү дээ. Чадамжгүй засгийн газар гэж. Тэгээ огцорцсон засгийн газар гэж хүртэл ярьж байна. Тэгэхээр түүнтэй адилхан засгийн газар бол яах вэ? Дахиад байгуулж болно. 126 дотор нэг 10 хэдэн сайд гэж хүн бол болтох байх. Харин улсын хурал чадамжгүйгээд ахаад тарна гэдэг бол амар том асуудал. Яг энэ цаг үед бол ахаа сонгуулийн гэдэг ямар их зардал гэж бодно. Ахаад ингээд ард түмний засгийн газартаа итгэх итгэлээс илүүтэйгээр улсын хуралдаа итгэх итгэл бол би илүү хүчтэй байх ёстой гэж боддог. Яг л энэ төрийн эрх байх дээд байгуулах. За энэ шинэ хуулиар бол ганцхан баг улсын хурал биш, орон нутгийн гишүүч гэсэн гэх юм бэл. Ёс зүйн одоо бид нар бүгдээрээ шүүлгэн. Тэгээд одоо намын яг үнэглэхэд үндсэн хуулийн дээр чинь улсын хурлын гишүүн л гэж байгаа болохоос жагсаалтын гишүүн, тойргийн гишүүн гэдэг ялгаа байхгүй. За дээрээс нэмээд хэрвээ үндсэн ёс зүйн асуудал ярьж байгаа бол нам нь өөрөө татна гэвэл намынхаа даргын эсрэг санал өгсөн хүмүүс бүгдээрээ татагдах юм байна. Намынхаа даргын оруулж ирсэн төсвийг шүмжилсэн хүмүүс татдаг юм бол манай өнгөрсөн намар чинь манай тэмүүлэн гишүүнчлэл төсвийг нь эсэргүүцсэн. Одоо би ч гэсэн бас заримдаа их олон юм эсэргүүцэж ярьдэн шүү дээ. Харамслын тухайд бол танд бол яг олон нийтийн зөвлөж байгаа харамслын тухайд бол та эргэж утсан ч гарцгүй л байна гэж үзэж байна. Би энэ бол би төрийн хүн, төрийнхээ ажлыг л хийсэн. Би бол одоо ингээ харахад зөв талдаа л хүн ялсан одоо барьтаа талдаа биш, ялсан талдаа биш, төрийн хүн бол төрийн талдаа л зогсох хэрэгтэй. Энэ бүхэл тийм одоо төрийн хүн бол төрийн хар хүн л ах хэрэгтэй байхгүй юу? Тийм үстэй төрийн хар хүн л ах хэрэгтэй. Би улс төрч байж болно. Гэхдээ улс төрийн өнөө маргаашин төр зургийн ялтаас илүүтэйгээр одоо зурдын асуудлаар зарчмаа ерөөсөө сольж болохгүй л гэж бодсон шин. Нэг юм асуулт байна. Сангийн одоо төсөв санхүүгийн хүн гэснээс та сүүлийн 12 жил төсөв болсон тий. Ганцхан энэ жилийн төсвийг боогоогүй. Засгийн газрын төсөв оруулж ирсэн төсвийг та шүүмжилсэн, яг шүүгэл үлээсэн гишүүдийн нэг. Ягдгүйл та сүүлийн олон жил Хүрлбаатар Булган Туяа гэдэг хоёр хүн төсөв бооцсон байхгүй. Тэр энэ төсөв болохгүй байна. Наадам гэхэд бид нар илгээрээ хэвтнэ. Засгийн газар эргүүлж оруулж ирээ, буцааж аваа гэдэг шүүглийг бол та үлээжсэн. Магадгүй энэ үеэс эхлэн зандан шатар дарга ерхий сайд та хоёрын зөрчилдөөн магадгүй эхэлсэн биш үсттэй. Та дургуйг нь хүргэсэн биш үсттэй. Би бас одоо тэгж бодсон. Яг л би энэ асуудал дээр маш шүмжлэлтэй хандсан байхгүй. Одоо харахад манай Хүрлбаатар сайд, Чааж сүрэн сайд нар бол одоо жилийн жил бид нар би чи хүнд үеийн сангийн дэд сайд хийж исэн учраас одоо өстой төсөө чивчээл тань гэдэг шиг тэр мөрийг бол бид нар хийж чаддаг байсан. За дээрээс нэмээд хүнд эдийн засгийн цаг үе ирэх гэж байна гэдгийг бид нар мэдчихсэн байхгүй. Тэгээд би тэрэн дээр за энэ төсөв бол тэр үед та нар санаж байгаа бол төрийн ахмадын тэтгэврийг 6%-аар нэмэхээр дээрээс нэмээд төрийн албан агчдын цалингийн нэмэлт огт байхгүйгээр оруулж ирсэн шүү дээ. Дараа нь энэний чинь энэ зохицуултуудыг хийсэн. Дараа нь дахиад 1.1 билүү 2 их найдын шинээр төсвийн хөрөнгө оруулалт шинээр тавьсан. Өнөөдөр 1.2 3 их найдын шинээр хөрөнгө оруулалтуудыг за тэрүүнийх нь 3.1 байна уу 26 онд санхүүжүүлэхээр тавьсан бэл. Би бол өнөөдөр иргэдийн амьдрал аюу хүнд байна. Инфляц бүр маш хүндрээр өсөж байна. За цалин тэтгэвргүйгээр яг л би хөтөлмөр нэмийн хамгааллын сайд байж байгаа. Намайг сайд авах хугацаанд бид нар цалин тэтгэврийн нэмэгдлийг бүр онцгой өндөрөөр хийж чадсан. Тийм ээ. Тэгэхээр
энэ цалин тэтгэврийн нэмэгдэлгүйгээр энэ бол энэ төсөв бол явахд хэцүү дээ энэ төр гээд одоо шүүмжилсэн засгийн газрын хувьд төсөв бол хамгийн том бодлого болж нийгэмд тухайн засгийн газар хүлээн зөвшөөрөгдөхгүй үгүй юу гэдэг том тохиол болдог учраас энэ шүүмжлэл бол бас засгийн газрынхан занлал хийлэх ихнийх нь алхам болсон байх гэж би бодож байгаа. Одоо ингээ харахад тэгээ би одоо 5 тоогоо нэмж хасаал энэ бол арай л болохгүй дээ л гэж л уг нь саналаа илэрхийлсэн санаа юм байна. Энэний одоо үр дүн ард түмэн л амсна л да. Улс төр төр найз гэж байдгүй та юу гэж боддог вэ? Би ингэж боддог юм. Би зарим зүйл дээр оюун эрдэнэ ч гэсэндээ чуулганы танхим дээр шүүмжлээл ерхий сайд багт нь оюун эрдэнэ ерхий сайд над руу амар үг шидээл тэгэхэд намайг шүүмжлээл хэл мэдээл та нарт гэсэн бичтгэл хийсэн чинь энэ одоо юу юм? Яахаар ийм хилдэм ингээл те. Тэгэл би бол асуудал дээр зарчим дээр байх хэрэгтэй гэж би боддог. Зарим зөв зүйл дээр би бол дэмжинэ. Буруу зүйл дээр бол би эсэргүүцнэ. Гэхдээ унж байгаа хүнийг нэмж дэвшлэх бол илүүцэх гэж би боддог. Тэр бол аргаа барьсан баатрын арга багхгүй юу? Тийм биз дээ. Аргаа барьж байгаа хүн л унж байгаа хүн дээр нэмж дэвслээд юу гэдэг. За дээрэс нэмээд нөгөө бүр болохгүй бол одоо нэг замдаа нэг хүүхд зодчод харъя гэдэг шиг хин нэгнийг зодож харуулах ёстой гэснээ анх сонгогдоод жил болж байгаа нэг хэдэн гишүүдээр 30 гаруй жилийнхэн алдаан оноо сүүлийн 10 гаруй жилийнхэн алдаан оноогоо өөрүүлээд шудраг ёсыг тогтоолоо. Ахиж авилга гарахгүй боллоо. Ард түмэн нэтгэрээ та нарын амьдрал сайжирна гэж тийм юм байхгүй шүү дээ. Тэгэхээр ард түмний одоо бас юм үзэл санааг ийм өчүүхэн гэж бас бодож болохгүй. Тэгэхээр би бол энэ зүйлүүд дээр хатуу байсан. Цаашид ч би энэ дээр байна. Монголын төрд байна уу үгүй юу тэр бүхэн бол хамаа байхгүй. Би бол нэг улс төрч гэхээс илүүтэйгээр заримдаа надаас тийм зам бас суултаад идэг баг. Би улс төрч гэхээс илүүтэйгээр би бол бичиг цаасандаа ноцолдох дуртай технократ гэх зарим юм дээр заримдаа жоохон хамаа намбаагүй шүүмжлээд нөгөө хүндэлтэж мүлхэд зүлхэж ороогүй маань зарим нэг юм дээр өнөөдрийн нөхцөл бас хүргэсэн баг. Би цаашид улс төрд ийм л залуучууд илүү их орж ирэх байх гэж би бодож байна. Тэгээд харъя энэ улс төр. Нэвтрүүлгийн төгсгөлд уламжлалт асуулт байдгийн. Та хаана явна вэ гэж. Ер нь энэ Булган туяа гэдэг хүн энэ амьдралдаа зорж бүтээ гэсэн зүйлийнхээ хаан явна вэ? Таны дараагийн нүүдэл хаана байх бол төсөөл байна уу? Хувь хүнийхээ амьдрал дээр бол би happy. Сайхан гэр бүлтэй, үр хүүхэдтэй тэ ингээд тэрэн дээр бол би happy. За улс төрийн өнөөдрийн зовлон бол манай улс төр дотор та нар өнөөдөр харж штэ. Би энийг авилгаж хэл ахуулж гээд 30 мянган хүн хасах 30 гараас чагсаагаад тэр нь олон улсын хэвлэл мэдээлэлээр байгаад ингээл хоорондоо зодтолтол явж исэн хүмүүс өнөөдөр тэрвэлдэл явж байна. Энэ улс төрийн энэ зодон бол төр зурих байдаг. Харамсалтай дундаа ах олон хүмүүсийг хийж авчиж ингээд алчих гээд байдаг. Энэ бүхэн бол цаг хугацааны эрхэнд бол үнэлэгдэж дүгнэгдэх байх гэж би бодож байна. Би одоо зөвхөн санаа зовж байгаа зүйлүүд нэг юм бол би олон зүйлүүдийн өөрчлөлт шинжилтэд өөрөө гар бие оролцож явж исэн хүний хувьд төсвийн маань бодлого их зөв аятайхан явж исэн тэр маань задрах үе. Олон намын тогтолцоон дээр дарга нарыг дарга байлгахын тулд энэ бүх том зарчим маань алдагдах үе. Бид нэр цалин тэтгэврийн тогтолцоогоо их аятайхан зөв авч явж исэн. Энэ маань одоо эхлэл рүү н оруулж исэн. За энэ маань одоо алдагдах үе. Эмэгтэйчүүдийн квотыг бид нар ингээд 20% байсныг 30% болгоод дараачих дээр 40% гэсэн одоо нэг хэдэн хүмүүс таалагдахгүй болоод одоо тэрүүнийгээ бид нэр алдах вэ. Өмнөх хугацаанд тэр олон эрэгтэй гүшүүд бүгдээр таалагдчихсан юм. Манай эмэгтэйчүүд одоо хөрх юм гомдол саналтай зөв буруу аарцсан гаргасан хүмүүс байсан байж болно. Гэхдээ авилга хийх хөл амар том эрэгт холбогдчихэ гэдэг хүн бол бага байсан баг. Энэ өнөөдөр нийгмийн бухимдлыг илэрхийлж байгаа шүү дээ. Ард түмний элч төлөөлөгч гэдэг юм бол нийгмийн бухимдал ийм зэгтэл өнөөдөр хүрсэн байгаа нь бас нөгөө талдаа үнэн шүү дээ. За ингээд энэ бүгдээс зүгээр өнөөдрийг болтол явсан одоо ололт амжилт. За дээрэс нэмээд нам маань жоохон ардчилтаа болох гэж байсан энэ үд хаалга маань хаагдчихгүй. Намын дарга нь өнөөдөр намынхан баярын хурал дээр 30 оны хэлмэгдүүлэлтийн хурал шиг тэрүүнийг цаазал энүүнийг цаазал тэрүүнийг тэрмо гэмт хэрэгтэн гэдэг шиг тийм юм одоо зарлаа зогсож юм гэдэг бол маш хайран. Тэгэд одоо ялцсан би бол бас юм намаа ялтанд хүргэсэн намын дарга нарт зөвөр намын гишүүний хувьд бол бас тийм сентименттай байдаг. Одоо оюурдан дарга бол хүссэн үсээгүй намыг ялтанд байгуулсан намын дарга тэр үнээс одоо бодлогон зүв байсан байж болно тийм ээ. Одоо алдаа оноотой байсан ч гэсэндээ ард түмний сонголт тухайн үед зүв зүйтэй юмаа гэж сонгосон байна л гэсэн үг.
Тэгэхээр ингээд энэ бүгдээс харахад би одоо тухайн үед бэмийн хөл даргын наримчгийн дарга нь байсан ард түмний сонголт тэр хүний тухайн үед гаргасан бодлого төвшүүлсэн мөрийн хөтөлбөр төвшүүлсэн нэр дэвшигчдийн зөв байна л гэж үзсэн байна. Хөрсөх даргач гэсэн намын дарга бахта намаа ялуулж чадсан байна. Би бол энэ бүгдэд би хүндэтгэлтэй ханддаг. Тэгээд улс төрийн намууд маань ер нь ахтай улсын хурлын гишүүдийг барьж зодохоосоо илүүтэйгээр түүний ундраг болсон улс төрийн намууд зөв явж ижил Монголын улс төр сайжрах байх. За дээрэс нэмээд ард түмний одоо ард түмэн бол улам хэрсүү болж гярхаа болж нөгөө ятгах тусам шалга гэдэг шиг ятгах тусам улам их шалгаж энэ сонголтуудыг улам их зөв хийдэг болох байхаа. Тэгээд 28 оны сонголт бол бид нар хоорондоо зодолцоор агаад 27 оны сонгуулийг хэцүү байдалд оруулах шиг боллоо. Тэгээ энэ одоо шудраг ёстэй манай шүүх маань үүний шудраг ёсны дээд шүүгч угаасаа байх хэвээр. Тэгээ одоо энэ бүгд дээр аль аль нь шударгаар үнэнчээр одоо ямар нэгэн урдаа шилт барихгүйгээр ард түмэн ч гэсэн байна. Троллин харинд идэвдэхгүйгээр төлбөртэй мэдээ давтагдахгүйгээр энэ бүгдийг үнэн зөвөр дүгнээсээ одоо дээрэс нэмээд барьж аваад одоо төрийн эрхийг хууль бусаар авсан гэд барьж аваад шоронд хийх юм бол Монголын түүхэнд анх удаа Монголын одоо ийм хэрэгээр хүн яллагдаад олон улсын парламентын түүхэнд анх удаа ийм зүйл болох байх. Олон улсын парламентын холбоонд миний асуудлаар бас хандсан. Тэгээ үнэхээр гайхажээ. Гэхдээ юу вэ энэ ч одоо бас арайж байж хандсан шүү дээ. Та хандсан гэсэн үг үү? Манай улсын хурлын гишүүдээс одоо хууч гишүүдээс аль хэдийн хандсан. За дээрэс нэмээд олон улсын парламентын холбоонд хандсан чинь олон улсын хэвлэл мэдээлэлс ч гэсэндээ над руу маш хандж байгаа. Тэгэхээр би бол одоо би энэний ард бол ер нь цаг нь бас юм байна. Би ганцхан миний асуудал яригдчих би дугаа очсон. Одоо араас нь сайн зоргийн, болормаагийн за ингээд дахиад ардсан намаас одоо нэр дэвших боломжтой гэж байгаа хүмүүсийн асуудлуудыг ингээд явах юм бол энэ Монгол улс парламентын улс биш болох юм байна. Парламентын улс биш хэдэн дараа нар таалагддаг улс. Тэгээ шүүхийн засаглалтай улс болох юм шиг байна. Тэгэхээр би одоо л би үгээ хэлэх ёстой гэж бодож байна. Тэгээд яг хэлэхээс өмнө барьж аваад одоо хорчихгүй бол ард түмнийхээ одоо мэрэгэн сонголтод итгэл ард түмний байгуулсан парламент алдаатай оноотой байсан ч энэ бол одоо урагшлах ёстой л гэж би бодож байна. За баярлалаа тань. За баярлалаа. Одоо ярилцлаа. Тэгэхээр улс төрч хүнийхээ хувьд бас маш эвзэгтэй ийм цаг үе дээрээ явж байгаа танаас хаана байгааг нь бас асуухаар нэлээд удаан санал тавьсан эцэст ийхүү бас тантай ярилцлаа. Ингээд хувь хүнийхээ хувьд ч гэсэн улс төрчийнхээ хувьд ч гэсэн таны дараагийн нүүдэл зөв оновчтой байхыг хүсээрэй. Баярлалаа. За үзэгчдээ та хаана байна ярилцлагын удаагийн дугаарт улсын хурлын дэд даргаалсан улсын хурлын гишүүн Булган Туяата инхүү ярилцлаа. Илгаал дээр хийсэн мэт хэрийн сэлгэний амттай лавшаа шүлийн